Сайн мэцхан үзэгчтэй яг одоо та бүхний өмнө weekly база эхлэхэд бэлэн болсон байна. Шинэхэн дугаар. За өдрийн мэнд бүгдэнд. Өдрийн мэнд. Шинэ 7 өдрийн мэнд. Шинэ Хаврын 7 өрөөрсөн өдрийн мэнд. Хаврэлээ шүү хүүхнүүдээ. За өнөөдрийн сэдв өнгөрсөн 7 хоногийн яг нэг тоглолтоос хойшоо хэдүүлээ явъя. Тэгэхээр эхний шатыг л ярихад байна л та. За эхнээд ярилцах цуврал SG Apes Завхан Brothers багийн цуврал 4-1 харьцаатаагаар дууссан байгаа. Ер нь Brothers боломж байсан уу? Цуврал эсвэл нэгэнтээ шийдэгдсэн байсан гэж харсан уу та хэд? За өнгөрсөн 7 хоногт бол ярьж байхад 1-1 2-1 болцсон явж байна те. Тэгээд сүүлийн 2 тоглолтын дээр хожигдоод Завхан Brothers бол үлрэлэн дууссан. Ер нь бол цуврал эхлэхэд бол тэгэл SG Apes чинь нэгээр гарсан баг штэ. Favorite баг нь хин бэ гэвэл мэдээч хэрэг SG Apes. Цувралын туршид болоогүй нэг асуудал бол тэр самбарын хамгаалалт болохгүй байсаар гал дуслаа. Бусдаар бол урд чугмын тоглолтууд бол Brothers бол тоглолттой байсан хамаагүй үзүүштэй тоглолтыг бол гаргаж чадсан. Гэтэ ер нь бол өмнө ч гэсэн биелжсэн тий цуврал бол 4-0-оор бол дуусахгүй. Хэрвээ дууссан ч гэсэн бүх тоглолтууд л ер нь бол гоё үзүүштэй болно гэж харсан. Сүүлийн 5 дахь тоглолтын дээр бол Brothers бүрэн санаачлагыг авцсан явж байгаа. Тэгээд төгсгөл дээр ялтчгүй нөгөө асуудал тий самбарын асуудлаасаа болол тоглолт 4-1-ээр дуслаа. Brothers энэ үйлрэлт ерөнхийдөө импорт дээр бас онсон гэхэд бас хэцүү л байгаа л тий. Жишээ нь яг сүүлд авчирсан одоо Diamond Stone-ийн асуудал байна. Элмор байна тий. Элмор байна. Тэгээд бас энэ дээр нэмээд мэдээж яг талбай дээр статистик нөө тоо үзүүлэлтэнд сайн байсан хэдий ч гэсэн мөрийг бас дараагийн удаа дахиж авчрах шаардлага байгаагүй юу гэдэг дээр та хэд бас юу гэж бодож Гэхдээ яг мөр бол талбай дээр бүхнийг хийдэг. Тэгтээ эсэргээрээ нөгөө нэг би өмнө бас яриадсан шүү дээ. Өөр төр хитрхи бөмбөг удаах гэдэг. Тэрнээс болоо бас тоглогчдыг хөлдөөх гэдэг. Тоглолтоос гаргах гэдэг ийм асуудал байгаа. Гэхдээ мөр бол үнэхээр гоё юм байна. Хэрэг бол хэвээр. Мөр гэж ярихаас өмнө эхлээд Завхан Brothers-ийн гол зорилго юу вэ гэж асуумаар байгаа байхгүй. Плей-офф уу? Дандаа жил болгон ингээл плей-оффын эхний шатнаас хасагддаг баг байх юм уу? За яг хэдэн жилийн өмнө 2 дугаар шатд орсон те. Ийм баг байх юм уу? Эсвэл залуучуудаа хөгжүүлдэг баг байх юм уу? Эсвэл үнэхээр контент хэмжээний өрсөлдөгч баг баймаар байгаа юм уу? Энийг тодорхойлцоод дараа нь импортоос авах юм байна. Жил болгон л одоо ингээд гой залуучууд бэлтгэж гаргаж ирдэг те. Ингээд залуучуудаа ингээд 100 бэлтгэл даваад Солонгос очиж бэлтүүлээл Монголдооч бэлтгэл ягаал баг одоо дахиад бэлтгэл нэгэлсэн ч гэж магадгүй те. Ингээд маш олон залуучуудыг бэлтгэдэг хэрнээ яг талбай дээр ачир дээр үлрэл эхлэнгүүд нэг импорт айгүй их тийм бөмбөгний эрх мэдэлтэй импорт авчираад тэр импорт одоо бүх одоо бөмбөгөө өгөөд нөгөө нэг зунжаага бэлдсэн тэр залуучуудын одоо талбай дээр өнгөрүүлэх тэр энерги юуг нь байхгүй болгочдөг. Тэгэхээр Завхан Brothers баг дахиад ирэх жил яг энтэйгээ ижлэхэн үргэлжлэж явах юм уу? Эсвэл бүр одоо энэ залуучуудаа хөгжсөн гэж үзээд аврагын дайралт хийх бүрдүүлэх юм уу гэдэг. Аврагын дайралт юм уу? Эсвэл бүр яг контент хэмжээний баг хүрэх тийм бүрдүүлэх юм уу гэдэг. Тэр зорилгоо эхлээл тодорхойлж байна. Тэгчиж дараа нь импортоос авах юм байна. Чамаг сансан. Өсгөтөө санал нэг байна. Одоо Дархан United бол ямар зорилготой явж байгааг бүгд харж байгаа те. Энэ жил бол нөгөө багийн эзэн бичсэн шүү дээ. Эхний шатад авах юм зорилготой. Бүр үе шаттай яваад байна шүү дээ. Хамгийн хөгшин тоглогч нь юу гэсэн бэ? 99 оных гэсэн үү? Тэгэхээр чи 27-т хамгийн хөгшин гэдэг байгаа шүү дээ 99 он. Бусд нь баг шин 100-ны 1000-ны хүмүүс байгаа шүү дээ. Дандаа жинжинүүд байгаа шүү дээ тий. Тийм ээ зинжи. Тэгэхээр яг бас тэрийг тодорхойлох нь зөв болчиход байна. За бид нар үлрэлийг ямар амжилттай дуусгах юм? За ямар ростроор яаж тоглох юм? Ер нь ихний шатад даваад бид нар ингээд зорилго биелж ингэж харах юм уу? Тэрэндээ тулгуурлаад ямар импорт ямар тоглогч нараар тоглох юм, ростер ямар тодорхой байх юм, удирдлагыг ямар коуч авч явах юм тийм. За мөрийн хувьд бол би эргэн нийтийн санал нэг. Үнэхээр тэр бол асуудалгүй тоглогч гэдэг нь бол үнэн. Гэхдээ бүх юмын эрх мэдлийг авцсан тоглогч байгаад одоо ямар амжилт төрөх юм. Коучээс илүү эрх мэдэлтэй. Одоо талбай дээр Монгол тоглогч нараас хойш илүү эрх мэдэлтэй. Тэгээд яг бол үнэн л дээ тоглолт сүүлийн мөчөд ассист авах гэж пасс дамжуулдаг тийм тоглогч шүү дээ. Та нар анзаардаг бол хамгийн сүүлдэл маа ингээл дамжуулаад нөгөөх нь шийдчихвэл мөрийн ассист явж идэг тийм. Одоо энэ дэр ганц мөрийн ч асуудал биш. Одоо энэ импортуудтай холбоотой асуудлууд зөндөө байгаа заа. Тэрний юу гэхээр энэ хүмүүс чинь цаашдаа карьераа ягаад нэг өөр багт очиж тоглох ч юм уу гэдэг нэг стат дээр амар их ач холбогдол өгдөг. Хайлайт те. Тийм. Тэгжиж нөгөө нэг гадны зах зээл рүү явах ч юм уу юм хортой байгаа. Тэгэхээр цаашдаа яг Brothers-ийн хувьд бол залууч зөндөө. За энэ жил бол баасан дэрж л өөрийгөө нэг төвшин ахиулаад харуулчлаа. Тулга
тий. Цаг минут болдох юм бол ямар төвшин тоглох нь харагдлаа. Даашка байна тий. Тийм даашкач байна. За дүлгүүн мөрөн бол багаас олж ирээд бол арай өөр төвшөнд өөрийгөө бас нэг харуулж чадлаа. Талбай дээр гарахгүй байгаа тий цаг минут баг олдож байгаа одоо гүрээ хүлгээ. Тийм шүү дээ. Айви ивэлт гэдэг сүлд ирсэн залуу байна. Зөндөл залуучууд шүү дээ. Одоо Тэр ивэлт чинь солонгос ус ирээ үстэй бас. Япон баха. Япон билүү тий. Тэгэхээр насны хэвд ер нь хиттэй юм одоо Brothers. Одоо саяны таны хэлдэг нэрнүүд. За 2000-аас хойш нь л өвтөнд байгаа шүү дээ. Ер нь л бас залуу тоглогч нар байгаа шүү дээ. Баскетч баг хамгийн өгшнэ. Дөлгөө мөрөн баха. Дөлгөө мөрөн байна. Яг үндсэн завхны суур гэдэг юм бол одоо баскеташка хоёрыг ярьж болж шүү дээ. Анхнаас нь бас. Энэ хоёр чинь тэгэл одоо 20 иттэл залуучууд шүү дээ. Тэгэхээр насны хвчиг суг нь гоё юм шүү дээ. Хамгийн өгшнөр нь бол циркал та. Тэр ер нь. Яг одоо Brothers юу их хэвтэй гэвэл шинжилэл хийх хэвтэй болж байна. Одоо хит коуч нь хэм байх юм те. Тэр нь яаж бацхыг арын албаны хин өдөртөх яах юм. Ямар зорилт тавих юм. Тэрнээс ш одоо багт бол ройл тоглогч нар нь байна, робингууд нь байна. За төгсгөл ягаад мөр толгойгоо өгчөөд байна вэ гэхээр багийн одоо нөгөө Монгол лидер яг хин баскет одоо удирдлага өгөх юм уу те. Гэл зөндөл асуудлууд байна л да. Гэтэ яг нэгээр гарсан багтай сайн л тоглолоо шүү дээ. Сайхан тоглолоо үзүүлсэн. Сайхан тоглолоо. Тэглээ. Гэтэ юу юм те зүгээр ерөнхий бүх багуудын хэвт ингээ харахад за ингээд яг сагсан бөмбөгийн нэг баг гэдэг чинь ингээ нэг бүхэл юм байгаа шүү дээ. Тэрнээс нь ганц нэг зүйл нь ингээ доголдоод ирэхээр шууд тоглолтын дээр талбай дээр одоо амжилт нь илүү нөлөөлж байгаа харагдаад. Балансаа алдчихж байгаа хөөх тэр чинь л. Тий. Одоо жишээ нь Brothers хэвт гэдэг дасгалжуулагчийн хэвт яригдж байна. Эсвэл импортын хэвд яригдчих чинь тийм мэдээж Монголд тоглогч нар нь гоё байгаа. Сая хэллээ дундаж наслтан ч гэсэн яг гол талбай дээр гарч байгаа тоглогч нар харьцангуй залуу бас. Тэгэхээр яг энэ яг бүхлээр нь авч явна гэдэг бас айгүй чухал зүйл байна л та тийм. Юу нь бол балансыг тэнцвэржүүлнэ гэдэг чинь тэгэл нөгөө жинхэнэ ариа алба дасгалжуулагч. Багийн эзний хийх ажлууд л та. Одоо энэ 100 завхан Brothers баг маш сайн өөрчлөлт гэхээс илүүтэйгээр зорилгоо сайн хэлсэн шүү дээ. Тэгэхээр дэлгэд зорилгоо тодорхойлоод илүү хүчтэй орж ирэхгүй бол эх жил багууд уламл хүчтэй орж ирнэ. Уламл одоо яаж яхад эн чинь нөгөө нэг 10 дугаар байранд орж шууд өчигдөр дэрэг унах гэдэг шүү дээ. Ямар одоо менежмент буюу арын алба маш муу ажиллавал ямар гай одоо очирдгийг бүгдээрээ сая бишрэл метал багаас харчлаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр Завхан Brothers энэ 100 маш сайн төлөвлөгөө гаргаж маш олон зүйл дээр анхаарч ялангуяа импорт болон тэгээ Монгол тоглогчдынхаа позишнуудыг ямар байрлууд төр ихтэй гэдгээ тэр одоо Шооныхаа Рубикийн Шооны юг өнгнүүдийг тааруулахгүй бол эргэжил унах эрсдэлд орж байгаа байхгүй юу? Ер нь бол. За тэгээд энэ цуврал маань 4-1 харьцаад байгаа. SGX багийн тэргүүлэлт ор өндөрсөн. За хэдүүлээ EPS-ийг дараагийн шатн дээр ярина. Тийм учраас дараагийн өөр цуврал руу яриага хандуулъя. Хасын хөлгүүд Дархан United. Дөрөвтийг. За ер нь бол Дархан United-ийн тоглолтыг ярихад бол нөгөө улирлын тур шанзаарагдсан төгсгөл хийж чадахгүй тэр одоо юу гэх тэр яг тэр үйлслүүд сая яг плей-оффын хөлгүүдийн цуврал дээр бас л харагдсан. Ерөөсөө яг ингээл хоёр эхний хагас дээр тэнцүү өрсөлдөөн бүр илүү гараад оноо илүү гараад тоглолт нь болж ирж байгаа л хоёрдугаар хагасаас эхлүүлэл тоглолт нь унаад ороод ирчих чинь. Тэгээд 3 4 дугаар үе дээр авж байгаа оноо авалт. За тэгээд эсрэг талаас ч гэсэн хөлгүүд нэг хамгаалсан чангараад ороод ирэнгүүт яг тэрэн дээр нь багаараа ингээ унчаад. Тэгээд л нөгөө төгсгөл хийж чаддаг. 3 4 дахь тоглолт яа мэлэр тоглоогүй те. Энэ бол Дархан United маш том давуу тал байсан байхгүй юу? Ер нь бол алийн хамгийн гол одоо импорт тоглогч байхгүй гэ те. За 3 дахь тоглолтод Дархан United бас хожих боломж байсан уу? Байсан. Бас л төгсгөл хийж чаддаг 3 дахь онооны илүүтэй орж ирсэн. За 4 дахь тоглолтын дээр бүр боломж бол бараг 90% та байсан гэж хэлж болно. Монгол тавтараа дуусгасан шүү дээ. Монгол тавтараа дуусгасан хөлгүүд нэгдүгээр, хоёрдугаар Дархан United 20 онооны давамгаалыг үүсгэж чадсан. Гэсэн хэдий 20 онооны давамгаалыг нөгөө талд хасын хөлгүүд багийн нэг тоглогч болоогүй бид нар дуусгана гэж дуусгаа ичлаа. Тэр мэдээж Баатар Эрдэнэ Барс бол 40 оноо авч галзуурлаа. Карьер хай. Энэ бүр плей-оффын 4 дахь тоглолтод үзүүлсэн. Дархан United эрс тайвшраагүй биш тэд нар тайвшрч болохгүй гэдэг хамгийн сайн мэдж байгаа баг тайвшраагүй үнэхээр чадах юм аяасан боловч нөгөө талд нь Барс болт нэрээ. Үнэхээр зогсоогдчихгүй бүр unbelievable гэж хэлдэг те. Үнэхээр итгэмээргүй шидэлтүүд, оролтууд, хаалтууд, хамгаалтууд хийж байгаа. Тэгээд Дархан United залуучуудын хожил авах гэсэн тэр зориг нь мохол одоо. Тоглолтын эхний үедэд бүр шидэлтэй алдаг байжсэн шүү дээ. 5-5 гэж хэлсэн шүү дээ. Тэгээд сүүлд тэр чи 3 дугаар үед нэг шидэлтэй алдаа 6 та болж ирсэн шүү дээ. Хасын хөлгүүд багийн тухайд бол одоо саяны хожил нь шүү дээ. Барсагийн 40 авдаг. Плей-офф дээр 3 тамирч одоо 40 нэмэх он авцсан байгаа.
Өчигдөр Warren BCH Knights баг 41 43 оноо. Нөгөөх нь Wesley 41 оноо. Тэгээ Barca 40 оноо. Тэгээд хинтээ харьцуулагдж байгааг нь харалтаа. Импортуудтай харьцуулагдаад байна шүү дээ. Өнгөрсөн 2 жилийн шилдэг импортууд. Энэ жил болоо өнгөрсөн жил тийм. Тэр дунд нь Монгол нэг тоглогч. За хасын үлгүүд баг бол ямар ч импорт авчирсан ер нь бол дээш нь ингээд давраагаад байдаг баг бол биш. Зүгээр давраана гэдэг нь зүггүй ирэх мэдлэг өгч юм ингээл аашлуулад те ээгөөгийн хангалттай сайхан дарддаг эсвэл тийм тамирчид авдаг. Тэг ер нь бол нөгөө системдээ уусгаж тоглолдог. Тэг импорт авчирсан импорт нэг бол эго багтаг авч чинь эсвэл эготой байсан ч гэсэн хөлгүүдэд очиод тийм байхгүй. За энэ дархан хасын үлгүүд багийн тоглолт бол өнгөрсөн жил ч гэсэн плей-офф таарсан 4-1-ээр хасын үлгүүд ижижсэн бол эхний шатнд те. Энэ жил бол 4-0-оор дуслаа. Сүүлийн тоглолтыг харж байхад бас магадгүй нэг очлоо 4-1 байх боломж бол байсан. Яг тэгж харж ирсэн. За өнгөрсөн жил 4-1-ээр дуусган дээ гээл эхний хагас дуусган тэгээ харжсэн чинь хөлгүүд бол яг хийх ёстой юм бол хийж байна. Илүү ч юм хийхгүй байна, дутуу ч юм хийхгүй байна. Яг л ростер нөгөө Монголд 2 Биндрия иргэд ирсэн те. 2 одоо нөгөө Монгол гэрийн баахан шиг 2 сайхан залуу байж гин. Тэрийг өдөртөд явчих Барс болтонд байж гин. Тэгээ 2 импорт. Асуудал бол алга хөлгүүдэд эхний шатнд дээр. Тэгээд хөлгүүдийн зүгээс таата мэдээ байгаа нь энэ одоо юу дараагийн шатнаас яамлаар орж ирэх магадaltaй. Одоо 2 дугаар шатнаас тий. Тэгээд эхлэхэд бол бөөнөрөө бүрэн бүрэлдэхүүнээр орж ирсэн шүү дээ. Биндрия бэртгэлтэй жоохон асуудал байсан бол Биндрия гайг болчлоо. Одоо ингээ яамлаар ингээ ирвэл ороод ирвэл ер нь бэртгэлгэмтлийн асуудал гайг болоод ирвэл хөлгүүд угаасаа ямар хэмжээний баг үлээ гэдгээ эхний шатнд л харуулчлаа да. Яг нөгөө нэг тоглогч бэртэд байхгүйсэн ч тэрийг нь системд орлож чаддаг тий. Бид нар нэг одоо бүтээлрлийн турш ярьж байна тий. Тухайн тоглогч байхгүй гэлээ тухайн тоглогчийн хийх ёстой амиг бусад талбай дээр байгаа 5 тоглогч нь бус 4 тоглогч нь ингээ сэлгийн дараа нь орж ирж байгаа ростер орж ирж байгаа тоглогч нь нөхөж системээр тэр хүний дутууг нөхдөг тий. Одоо нөгөө плей-офф өндөрлүүлсэн Дархан Юнайтед багийн талаар ярил тий. За сүүлийн 3 жил хөгжүүлэн явж байгаа тамирчтай. Бас л нөгөө 99 оны хамгийн хөгшин 99 онох гэдэг шүү дээ. За энэ дунд онцлогчтой нэг тамирчин гарч ирээд байгаа нь Балжин юм байна. Балжин юм бол за баг 17 настайдаа орж ирсэн. Одоо энэ жил 20 хүрэх. Залууха. Энэ жил 20 хүрэх 2005 оных гэж санаад байна. Тэгэхээр Балжин юм байна. За сүүлд авдаг Идэр Чавлан. За тулга байна. За одоо эдгээр тоглогч нар дээр магадгүй нэг толгой, нэг лидер. Зархад Монгол лидер. Ер нь бол ирэх жил импортоос солиод ороод ирэх дарах юу. За хин нэр холбогдож байгаа юу бол магадгүй уган баяр баг. Нодон жил ч гэсэн нэр нь холбогдсон юм жийсэн. Одоо дахиад л ер нь бол уган баяр руу дайралт бол дарахнаас бол зогсохгүй баг. Тэгэхээр уган баярын хувьд ч гэсэн одоо аль баг дээр яаж очих вэ гэдгээ магадгүй багийнхаа удирдлагуудтайгаа бол ярилцж байгаа байх гэж бодож байна. Хөгжлийн лигт бол уган баяр тоглохгүй байх. Магадгүй зээлэр ч юм уу аль нэг баг руу явах байх. Өчигдөрхөн BCH Knights-ийн тоглолтыг үзчихсэн. BCH Knights шавхрууд. Одоо бид нар нөгөө нэг өмнөх тоглолтоор ярьжсэн шүү дээ. Авах магадaltaй 3 баг. Дархан, шавхрууд, BCH. Өчигдөр тэрийгач батлаад бараг тэр тоглолтыг үзчихлээ. Магадгүй дархан дээр ирэх үү яах вэ гэл. Аль талдан сууж ийн гэхгүй. Яг голдон. Мэдгүй одоо тэр хүний шийдвэр шүү дээ тийм. Аль баг дээр очих уу. За магадгүй Knights дээр очих юм бол өсөд исэн 1-2 номер дээр нь тоглолцох чадвартай Монгол тоглогч байгаа авчих нь байна. За дархан дээр ирэх юм бол багийн лидер болоод ороод ирчих нь байна. Шавхрууд дээр ирэх юм бол бас багийн лидер болоод ороод ирчих нь. Шавхруудыг ярих баг тийм. Сүүлийн одоо нэг удирдлагын дундуур ч гэсэн нэг яригдчихсэн зүйлс чинь нэг заримдаа Монгол хөгжтөний шилжилтийг ярихад Биндрия нэг хай нэг нэр холбогдоод гарч ирчихсэн шүү дээ. Би зүгээр бодож үзсэн. Уган баяр Биндрия 2 хэрэг зүгээр дарханд тоглолвол энэ баг аюу гоё баг харагдаад байгаа юм надад жишээ. Хоёулаа юу? Тий. Наа жир нь хоёулаа хаанч утсан гоё ярагдана л та. Хоёулаа хаанч утсан. Тэгэхээр яг нөө сая мандаахын хэлдгээр лидер гэх нэг одоо тоглогчийг авсны хажууд дараа нь дахиад самрын байралтай нэг тоглогч нэмчихэд дархан бол үнэхээр гоё баг тоглолтын нөөцгээд те нэг хурдтай бол хурдтай темптэй тийм баг болохоор харагдаад байгаа юм байна. Яг го содном жамц төвдөр тоглоод байгаа тий. Гэхдээ содном жамцын хувьд бол содном жамцын хувьд бол өнгөрсөн жилээс хамаагүй шат дахиж орж ирсэн. За Балжнымын үед ч гэсэн тий. За ингээ бодохоор энэ хоёр тоглогчоо ер нь хөгжүүлээд аваад үлдэх бах гэж би бодож байна Дархан Юнайтед. Ер нь Дархан Юнайтед баг зорилгоо тодорхойлсон гэлсэн шүү дээ. Ер нь бол эхний шатаад авах. Одоо ирэх жил дахиад өөр Монгол
лид хийх чадвартай тамирч авчичвал дарахын үнэтэд бол ямар аюултай баг өгдөг үйлдвэрлэлийн бүгд тоглолтод баталж харуулсан. Яг л төгсгөлийг чадахгүй хожигдоод эсрэг тооцвол баг 5 6 тоглолт гэсэн баг шүү. Тэр ч одоо юу гэсэн үг юм бэ те баг эхний 3 4 барьж гарах боломжтой потенциалтай баг байгаа байхгүй. Тэгэхээр Монгол одоо байгаа тоглогчдынхаа ер нь үндсэн суурийг би бол задлахгүй л гэж бодож байна. Харин дээрэс нь харин лид хийх чадвартай тоглогч авчираад тэгээд импортын сонголтоо зөв ичил дарахын үнэт бол үнэхээр улирлж бай, плей-оффт ч бай, эвгүй баг. Ер нь одоо яг нэг туршлагатай тоглогч байх хэрэгтэй л дээ тий. Ер нь плей-оффын туршлагатай гэхээс илүү лидер хэрэгтэй л дээ. Тий. Хин одоо ингээд дарахны залуучуудыг харъя л да гоё залууч зөндөө лидер нь хий. Тий. Багуулчод байгаа. Одоо сүүлд бараг тулгал шийдвэрлэх юм дээр бөмбөг авч яваал сая нөгөө нэмэлцэг гаргадаг дээр тулга 45-аас хийгээл. Яг нэмэлцэг гаргаж шүү дээ. Тулгал гэж хэлэх байх л та ихэнх хүмүүс. Тэг яг зарим дүүлгэн гэж бодож магадгүй юм тий. Дөлгөөн тулгал. Харин тийм эсвэл байлж юм болчиход. За тэгээд дарахын үнэтэй бас нэг гоё таада мэдээ байгаа нь Монголын шгшээвагийн тасалжуулагч Азаа байгаа тий. Тэгэхээр бас энэ багийн ирээдүг эдийн төсөөлцөн энэ чинь нэг баг угаасаа шууд амжилт гаргана шинээр орж иж байгаа баг шууд амжилт гаргана гэж бодоход дөнгөж 2 дахь жил дээр л явж штэ. Тэгэхээр одоо 3 дахь жилээсээ шинжилтүүдээ болохгүйгээ алдаануудаа цацаад улам л би бол хүчтэй орж ирнэ гэж. Дарахын үнэтэд ягаад гэвэл маш том давуу тал байгаа. Аренатай, спонсорууд зайтай, зорилгоо дотор олцсон шгшээвагийн тасалжуулагч байна. Сайхан залуучууд байна. Тэр ихний шатанда 4-0 дуусчихсан би бол энэ залуучуудыг бол харамсаагүй л гэж бодож байна. Улам л туршлагач чинь плей-оффын 2 жил дараалаад авраг авсан багтаа ихний шатанд таарчлаа шүү дээ. Сонгоод гэсэн тий. Ядгаас тэрийг яг гаргаж ирээ тий. За тэгээд угаасаа жил болгон сая өсгөгийн хилдгээр чамбагаад жигдрүүлээд ороод ирэхэд бол хүчтэй өрсөлдөх боломжтой байгаа. За хэдүүлээ Omni Ertend Myers болон Сэлэнг Бодонс хоёрын зурлыг ярилцъя гэж бодлоо. Ер нь ийм үр дүнтэй дуусна гэж төсөөлөөг байхаа. Төсөөлөөгүй. Төсөөлөөгүй. Ер нь одоо тэр 3 дахь тоглолт байна те. Ер нь маш ойрхон өрсөлдөөнтэй, маш ирэн өрсөлдөөнтэй тоглолт болсон. За яг л нөгөө нэг одоо Болкын тэр сүүлийн шийдэлт унаагүй те. Одоо 4 дахь тоглолт те. 4 дахь тоглолтын дээр сүүлийн шийдэлт унаагүй. Тэр яг одоо сул шийдэж чадсан. Болк өмнө ямар тоглогч вэ гэдгээ энэ цуврал үнэхээр сайн харуулж байгаа. Гэхдээ яг одоо тэн дээр юу гэх юмтэй одоо ингээд үнэхээр ачаалттай байлаа нэгдүгээр Болкагийн хувьд. Тэгээ хоёрдугаарт яг тэр нэг жоохон аз тутлаа гэдэг ч юм уу те. Тэр шийдэлд орсон ч ороогүй ч тэр бол нэг амар чухал. Тийм биш. Яг тэр тоглолт бүтэн агуулгаар нь авч исэн баг майнерс واخгүй. Энэ 5 тоглолт хийсэн ба шүү дээ. 5 тоглолт хийхэд авсан алдсан онооны зэрэг нь хасгаар 2. Тэгэхээр 5 тоглолтод 12 гэдэг чинь маш ойрхон тоглолтууд болсон. Ерөөсө цувралыг шийдсэн нэг асуудал бол эхний тоглолтын дээр баха Баясагийн бэртлэх. 2 дахь дээр. Тэгээд 2 дахьын эхний үе дээр гимцсэн. Тэгээд Баясаагүйгээр холоочлаа авсан. Тэгээд дараагийн тоглолтод орж ирээгүй. Баясаа ямар төвшний тоглогч үлээ байхгүй хахад ямар орон зайн дутагдах үлээ гэдэг чиг том асуудал байгаа. Ер нь бол за магадгүй Сэлэнг Бодонс талдаа юу байсан бах хүмүүс хожно гэж таамаглаж байсан байх. Би ч гэсэн дотор бас Сэлэнг Бодонс хожих байх. Гэхдээ 6 7 тоглолт гараад тоглолтууд нь их ойрхон болох байх гэж төсөөлж байсан. Майнерсын хувьд сүүлийн төвийн импорт дээр алдчихвол гэж харж байгаа. Цаг тулчлаа. Тэгээд яа харахгүй Брайс Джонсыг дарахнаас явсан Брайс Джонсыг авсан. Тэгэхээр төлөвлөж исэн төвийн тоглогч нь ирээгүй баг. Өөсөө өөртөө ч мэддэг ер нь бол яг аль биесээр мэддэггүй л дээ. Тийм яриа гарсан. Юунаас өмнө плей-оффоос өмнө аль хэдийн нэг тамирчин Пенийг явуулаад нэг тамирчин авчна гэдээ ярьсан байсан шүү дээ. Харамслаа тэр тамирчин авчна. Miners Brothers дархан 3 билүү. Нөгөө нэг яг одоо импортуудын цаг дуусахаас өмнө аавна гэж яагаад авч чадаагүй 3 баг байсан. Тэрний нэг нь яг явчихсан. Мэдээлэл. Сураг сонсохны бол хэн байх шиг байгаад байсан шүү дээ. Вашингтонд байсан. Тэ? Төвийн тоглогч. За нэрийг нэлээд яах вэ? Тэрийг гэж ярьж байсан юм шиг байлаа. Тэг магадгүй ирсэн байсан бол төвийн барилтаар бол бодсонстой тутахааргүй. Урж юм дээрч тутахгүй. Тийм л. Баг бүртэх байлаа. Үгүй Майнерсыг би энэ жил ингээ хасгацсан. Яг хувьдаа бол харамсалтай байна л да. Гэхдээ эдгээр яг хантайгаа нүур тулж байгаа байхгүй. Яг бодит байдал дээр. Эсвэргээрээ Сэлэнг Бодонс баг тим сайн тоглосноо гэвэл бас үгүй шүү дээ. Майнерс бас 100% өөртөө хийх ёстой юм хийсэн гэвэл бас хэцүү байхгүй.
бид нар үлрэл эхлэхэд ярьжсэн шүү дээ. Miners үнэхээр эвгүй баг бүрдчихлээ. Хамгийн Баланстай тий. тий, баланстай баг гэж. Туршлага байна уу байна? Залуучууд байна уу байна? Хамгаалт байна уу байна? Тасгалжуулагч байна уу байна? Холбогч байна уу байна? Товтлогоо байна уу байна? Гэт баг хэдүүлээ Miners-ыг эхний шатыг бол төвөггүй давна гэж ер нь бол харж ирсэн шүү дээ. Тэгээд юун дээр алдсан? Импорт дээр алдаал. Дээрээс нь Монгол тоглогчдын гэмтэл бэртэл бас нэлийн нөлөөллөө тий. Бэртэл их нөлөөллөө. Тэгээд яг энэ плей-офф дээр таарч үнэхээр том одоо хантай нүүр тулж ялагдчихлээ. Магадгүй Miners-ыг эхний шатад авчлаа гэж төсөөлөе тий. Дараа 2 дугаар шатанд бас хүнэл байх байсан баг. Одоо энэ юун дээр нэг тоглогч өөрөө онцгойллоо шүү дээ. Аз импорт. Тийм. Чун хон. Тэгэхээр ирэх жил магадгүй ирэх баг. Одоо багууд бол сонирх баг тий. Тэгээ энэ чинь зөвхөн шидэгч бол биш. Одоо Малайзда бол бөмбөг эзэмш тоглолдог тоглогч. Манай дээр тэр нь баг шидэгч болон галлаа. Гэхдээ плей-офф дээр бол маш сайн тоглолоо шүү дээ. Малазийнхаа санжир гэдэг гэж тэр. Нэр шүү. Өтгөл үнэхээр гоё юм л дээ. Яг энэ үйлрэлд ирсэн хамгийн чанартай Аз импорт мөн үү? Ижисүү арай илүү баг гэж. Ижисүү яг минут толдохгүй шүү дээ. Тэр чинь Карник байгаа дүлгэн байгаа учраас минут зүүн байгаа. Аль нь улсынхаа лигийн MVP шилдэг тоглогчтой болдог шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол ирэх жил Аз импортоо төлөвлөлөд Монгол дахиад ирэх магадлал маш их баг тий. Яг багт ирэх үү. Дали юм асуугаад эндэхгүй ирэхгүй баг тий. Энд шигшээ багаараа ирээд буцлаа шүү дээ. Буцлаа шүү дээ. 5 6 энтиг гэршнээ бүгд буцаад. Би бас Miners дээр зүс хэлмээр байгаа нэг зүйл нь баяр зүгт тасгалжуулагчийг жоохон илүү уян хатан байгаасаа гэж бодож байна яг үнэндээ. Яг л энэ тоглогч байх ёстой гэсэн одоо нөгөө нэг арга барилаараа 4 тоглолт дараалаад нүтчихлээ. Ямар нэгэн одоо минутын өөрчлөлт оруулсангүй. Ямар нэгэн одоо сюрприз гэж ярьдаг те. Сюрприз өрөх тоглогч гаргаж ирсэнгүй. X factor гаргаж ирсэнгүй. Яг л энэ тоглогчтой ингэж тоглох ёстой гэсэн тэр юугаараа нүцсээр байгаа л дуустаа. Тэгээ энэ нөгөө талд бодонтой амар байсан баг. Яг энэ ростер дээр энэ бүрэлдэхүүнийг гаргаж ирэхэд болно гэсэн тэр бүрэлдэхүүнээр гаргаж ирэхэд илүү бодсонд амар болсон болоо гэж бодож байна. Тэр би баяр зүгтэлцүүлэгчийг ирэх жил хэрвээ энэ өдөртөө үргэлжлүүлвэл бас бүрэлдэхүүн бол бас Miners-ийн сэлгээж зузаан штэ. Илүү бас залуучуудаа бас боломж олгоод тэгээ уул боломж олгоод байгаа л да. Тэгээд жоох юм орчин цагийн цагс гэж ирэх юм уу те. Тэрэнд жоохон уусдаг бол би болохоор арай өөрөөр бодоод энэ плей-офф дээр 2 залуу тоглогч бол хангалттай минут гэсэн. Одоо 2 нэм цогтой. Бүр плей-офф үлэр тоглоогүйгээр их тоглосон доо. Одоогийн үед бол Cousins-ыг бол маш сайн хамгаасан. Тэр ямар их тохоор ба өмнөөс нь өвдсөө. Байсыг л тэр амар том тохооч ингээл ороод ирэх. Тэгээ жоохон нуруу нам учраас тохоо орж ирэхдээ эйгүү орж ирэлээ л. Зүгээр тэр доор зодуулсан шүү дээ. Заримдаа ч өөрөө зодсон баг, заримдаа ч зодуулсан, зодолтоол, ноцолтоол. Тэгээ тэр 140 50 илтэй хүний тохоо тэг яаж орж ирэх вэ? Зөндөл санааттай алдаач боллоо, техникч боллоо. Тэр доор л тэр хоёрын ноцолтон бол амар байсан. Эхний ер нь бол нөгөө Miners баясаг бэртэг тоглолтын дээр Cousins-ыг одоо хязгаарсан алдааны эрт талдааны асуудалд орсон. Төвийн байрал дээр ингээд алдааны асуудалд орсон. Яг энэ тоглолтоо сая энэ сүүлийн 5 дахь тоглолтоор уг нь авчирсан тийм ээ. Cousins-ыг алдааны асуудалд оруулаа. Тэгээд ер нь яг тэр тоглолт Miners-ийн талд эргэлээдэ гэж ер нь л харж ирсэн. Яг тэр тоглолт эхлэхийн өмнө би бас ажил дээр ярьж байсан тийм. Яг л нөгөө нэг Cousins төвийн байрал дээр нэг алдааны асуудал эрт оруулаад тэгээд одоо юу гэдгийг аркны араас товтлогоонууд юмхүү товтлогоонуудаа авчирч чадах юм бол Miners уг нь хожинд гэсэн. Яг л тэрийг авчирч чадсан. Гэхдээ төгсгөл хийж чадаагүй. Төгсгөлийн мөч талт. Тэгээ яг энэ цувралд Cousins-ийн нөлөө хэр байсан бэ гэж бид амар том байсан гэж бол харахгүй. Гэхдээ нэг 2 тоглолт аваа гарцсан шүү. 2 цуврал. Тэгсэн тэр төгсгөл дайрдаг. Тэр ер нь бол Cousins өнгөрсөн жилийгээ бодох юм бол энэ жил илүү бүр доошогоо тийм дайрах. Тэгээд довтлон санаачлаг гартаа авах тийм орлогод аюул хийж хэлээ. Алдаач их авч. Хожил авдаг тоглолтын дээр чинь нодногийн яг хожигддаг шүү дээ. Cousins өөрөө дайраагүй дамжуулчихдаг санаад байна. Сая бол дайраад аваад хоцсон. Яг 5 тоглолтоор нь харах юм бол хамгийн харамсалтай нь яг 5 дахь тоглолтын дээр бэртчихлээ. Тэгээд 2 дугаар шатны цувралын бол ихний тоглолтод оролцоогүй. Гэтэл нэг тийм хүн биш гэж баг эзэн бол нармар баг эзэн зарлсан. Үеж хийцэн шин имлэгд интермед. Өөрөө ард нь инээц явчихлаа шүү дээ. Зүгээр л гэж хэлээ. Cousins ч гэсэн өөрөө гарцсан энэ. Одоо хэдүүлээ дараа нь уусаа сэлэн бодносыг ярих бах те. Miners ирэх жил өөрчлөлт хийх хэрэгтэй юу гэдэг асуулт. Яг одоо нөгөө түрүүний яриад байгаа импортын асуудал дээр л импортоор сонгоч бол Miners одоо импортээр алдахгүй айц үүс шүү дээ.
импортынхаа асуудлыг одоо эрт төлөвлөөд ганц стат биш те хайлайтаар сонгох биш. Тухайн тоглогчийн одоо нөгөө систем тэр уусгын инээдрээ тэр сонголт тэрийг л маш сайн нөгөө back history-г аягүй сайн судалж байгаа л импортоо сайн импорт авчирчвал miners Яг импорт дээр 100% алдсныг бол бас сонин шүү. Тийм, Нөгөө McDonald's- хин биш те. Явдаг. Чад Вининг. вининг. Тэр чи ар гэрийн асуудлаас болоо явцсан. Винингтэйгээ байсан бол арай нэг өөр байж магадгүй чад винингтэйгээ. Тэгээд McDonald's уу сайн. За чөлөө чидэлтийн асуудал бол амар өстэй 10 сая чидсэн. Ер нь энэ хожигдсон тоглолтууд дээр Miners-ийн хожигдсон шалтгаан баг их чөлөө чидэлт байсан шүү. McDonald's-ийн бусдын бол маш гоё байсан. Тоглоом дээр бол Хамгаалтанд хамгаалтанд нөлөөтэй. Тэгээ 3 4 номер дээр тоглодог тоглогч бол цэвэр баг 5 дээр тоглоод байсан. Тэгсэн. Bryce Jones ч гэсэн бас цэвэр 5 бол биш шүү дээ тий. Тэгэхээр импорт дээр 100% алдсныг бол бас хэцүү. Чад винингийг одоо ар гэрийн асуудалтай явуулсан. Оронд нь авах нь тэгээ нэг цаг хугацааны юунд болоогүй байх. Ирэх жилийн тухайд бол энэ бүрэлдэхүүн дээрээ 2 импортоо зөв сонгоод ямар байрлал дээр юу шүү дээ. Болко байгаа цагт эзэж 1 2 номер дээр импорт аваад хэрэггүй байхгүй 3 5 Тэгээ 3 5. тавл ер нь бол миний бодлоор бол 5 дээр л Одоо энэ Хоёр ер нь бол SGSF юм уу? Центр л хэрэгтэй байх. Одоо ингэж бодоод үзье заяа. Зүгээр одоогийн энэ Miners-ийн бүрэлдэхүүн дээр заяа. Шонхруудын фейл шиг төв. хамгаалалттай. Асуудалгүй 10 штэ. Тэгээ довтлооны самбараас аваад хийчихдэг. Хамгаалт маш сайтай. Нэмээд Wesley юм Warren байна гэдэг төсөл. 3 5 дээр. Тэгэх юм бол Miners эвгүй штэ. Эвгүй. Ингээл зөв импорт нь зөв. Тэгэхээр ямар ч өөрчлөлт Монгол тамирчтай бол өөрчлөлт хэрэггүй. Харин ер нь бол импортын сонголтоо зөв сонгочход бол тэгээд Аз импортоор нөгөө тэнд хүрээд ирнэ. Тэгэхээр Miners эвгүй штэ. Гинч шууд хожно гэхэд хэцүү баг байхгүй. Тасгалжуулагчийн багт анар байсан уу? Сүүл тарагдаагүй те. Аха. Нөгөө сүүлд хинтээ Микогийн подкастт орсон байхдаа нөгөө Улаанбаатар гард дээр ажиллаж Гарди гэдэг. Улаанбаатар Гарди гэдэг баг дээр ажиллаж байгаа. тэгж хэлэх бол бас болохгүй байгаа дэл шүү дээ. Гард гэхээр болохгүй ч Гарди гэдэг нэртэй юм шиг л. За дараагийнхаа зурлал. Хамгийн сонирхолтой зурлал. Хэлгүй байх. Эхний шатны хамгийн сонирхолтой зурлал хамгийн сүүлд дууссан. Хамгийн олон хүний дунд бас хэрүүл маргаан өрнүүлсэн сэдв бол хаан шонхрууд BCH Knights 4-2-оор хаан шонхрууд. За хоёр тэгэр BCH Knights тэргүүлж явсан. За эхний хоёр тоглолтод хожихдоо маш ойрхон оноогоор дууссан. За тэр нэг хувцсалхар үнний нэг юм зодон зохион гэдэг нэг асуудал үүслээ. Талбай дээр Warren бөмбөг өшгөлөхөд хөл бөмбөг юм уу гэдэг нөгөө сокер юм уу гэж асуусан юм шиг лээ. Тэгээд тэрнээс нь бол тулга дасгалжуулагч техник өгсөн. Энэ дэр нэг 2 онооны зөрөө гараад 80-81-ээр дууссан гэл. Ер нь бол эхнээсээ ийм хил одоо үүсгэд бүх юмтай л цуврал ихсэн. 3 дахь 4 дахь тоглолтоос авахгүйд бүр ингээд байдал нэг л биш бол. За 3 дахь тоглолтын дээр 100 нэмэх оноо, 4 дахь дээр 100 нэмэх оноо, 5 дахь дээр бас 100 нэмэх оноо. За 100 нэмэх оноо алдаад байгаагийнх нь хамгийн том шалтгаан тэр будагтай талбай. За манай дээр нэг пост орсон байсан. Тий. Тэн дээр ингээ харахаар будагтай талбайгаас 29-оос 23 буюу 80%-тай. Амар байгаа шүү дээ. Юун завхан бүр утарсан будагтай талбай тэр чинь 60%-тай алдчихсан. Гэвтэл 80%-тай алдаж байна. Нэмээд будагтай талбайгаас довтлсон бүх тоглогч нь 50 нэмэх хувьтай. Тэгээ 50%-тай ганцхан тоглогч. Бус нь бүгд 66, 70, 80%-тай, 100%-тай довтлож байгаа. Тэр чи тэр будагтай талбай хамгаалт байхгүй байгаа шүү дээ. Энэ нь шууд нөгөө шинэ импорттой холбоотой. Тэр нь арга сүүлийн хожигддаг тоглолтын дээр 10 минут тоглосон. За тэрний өмнөх дээр нэг 20 хүчээр шахвал бараг тоглоод байгаа. Тэгээ талбай дээр дандаа хасах 14, 15 бүр туйлын их хасахтай. Богч ажиллаа л алхаад байгаа. Цаасан дээр буусан үзүүлэлт дээрээс нь талбай дээр байгаа яг үзүүлэлт хоёр бол бүгд зүгээр л хасах. Knights яагаад Ward-ыг авчирсан гэдэг шийдвэрт би одоо хүртэл гайхаж байна. Ward бол өстой жинхэнэ хил ам. Jordan толборттой яагаад тийм гэрээ хийснийг би одоо хүртэл гайхаж байна. Зөвхөн үйлрэлт гэдэг. Зөвхөн үйлрэлт. Гэхдээ одоо тэр гэрээг би мэдэхгүй л те. Зөвхөн үйлрэлт гэж хэлсэн юм уу? Эсвэл дараагийн тоглогч айл хэдийн сонгочоод гэрээгээ дуусгасан юм уу? Гэдгийг бол ойлгохгүй байгаа. Би тийг сонссон шүү дээ. Тоолбортод илүү өндөр гэрээний санал ирсэн учраас гэрээ цуцлаад явсан гэсэн. Үгүй гэрээ цуц. Би бол ингэж ойлгоод байгаа шүү. Уйлрлаар гэрээ хийгээд тэгээ плей-оффын үеэр сонгох бах. Мэдээж хэрэг 4 импорт сонгох баг эрхтэй байгаа. 4 импорт. Тэгэхээр хоёуланд нь уйлрал дуустал плей-оффтой гэрээ хийх эрсдэлтэй байхгүй юу?
тэр гарантитэй гэрээ хийчдэг нөгөөтг нь болохгүй бол импорт авчирч чадахгүйгээ багтч гисэн эрсдэлтэй. Тэгэхээр ер нь айл айланд нь улирлын туршид хийгээд сунгах нөхцөлтэй байгаад туслах хэрхэн толборттой өөртөнд байгаад Nip Tapek ингээс санал ирэхээр нь явцсан. Одоо Nip Tapek инг чинь тий East Asian Super League дээр тоглож байгаа шүү дээ. Тэгэхээр юм чинь хоёр талтай байхгүй юу? Толбор сайн байсан уу сайн байсан. Гэхдээ плей-оффын өмнөд бэртэх ч юм уу энэ тэр янз бүрийн асуудал юм үнэхээр болохгүй өгвөл солих хэрхээ баг авч үлдсэн баг. Тэгээ тэр үед нь л толбортод санал ирээд явж байгаа асуудал. Гэхдээ толборттой улиралд ямар сайн байсан гэдгээ Knights харуулсан шүү дээ. Хамгаалтын үзүүлэлт юуны үзүүлэлт толборттой байхад чинь амжилт нь баг 13-1 байсан уу. Тэгээд сунгах гэсэн чинь цаанаас нь санал ирэл явсан. За тэгээд Ward-ыг авчлаа тий. Ward гэж баг Guard ах уу. За Ward-ыг авчирсны дараахаар бол шууд 3 тэг 3 гэж улиралд шүү дээ. Тэг 3 гэж хожигдоод сүүлд хожигдоод бүр тэг 4 болсон. Плей-офф Knights бүр учраа олж чадаагүйгээр яг үндэ орж ирсэн байхгүй. Учраа олж чадаагүй, амжаагүй. Тэгээд эхний хоёр тоглолт бол үнэхээр өстой нэрэд дээр дор орж үзэж байгаа л хэцүү мөчтөл зовж очсон. Тэгээ яг ачир дээр яг л дахиад хамтаагаа туллаа. Үнэхээр хэцүү хамгаалттай. Үнэхээр бас өөр төвшөнд болоод ороод ирсэн. Хаан шохруутай очроод талчлаа. Тэнгүүд нөгөө талд нь болохоор хаан шохрууд Wesley-г авсан те удирдлагын төгсгөлд эхний хоёр тоглолтын дээр Wesley P2-тэй учраа олж амжаагүй. Тэгээ хоёр тоглолт гэдэг бол хаан шохрууд хангалттай учраа олох хугацаа байсан юм байна. Хамгийн том давуу тал нь би яг одоо таамаг дээр хэлжсэн шүү дээ. Ер нь самбарын байранд илүү баг нь хожноо гэдэг өмнөх подкастын дугаар дээр хэлжсэн. Ер нь хаан шахруудын тал давуу байдал байна. За ер нь тэрийгэж харууллаа. За би хойн дээр бас нэг нөгөө Мактмаар байгаа сүүлийн хоёр тоглолтын дээр сэлгээний оноо хаан шахрууд багийн сэлгээний оноо. Одоо сүүлээс хоёр дахь тоглолтын дээр чинь 5 дахь тоглолтын дээр гэсэн үг тийм 5 дахь тоглолтын дээр сэлгээ 53 оноо. Одоо 55 оноо. Сая сүүлийн тоглолтын дээр 6 дахь тоглолтын дээр сэлгээ 43 оноо. Эсвэргээрээ BCH Knights багийн сэлгээ 3 оноо. Хоёр тоглолт шүү дээ. Хоёр тоглолт шүү дээ. 3 шууд сэлгэнээс гарч ирж байгаа тоглогч нар харагдаж байна л да. Fail. 10 байгаа. Хууга энэ цувралд 18 15 оноо илүү. Тэгээ отхон жаргал гэж бодхон жаргал. Тий. Тэгээд тавтаараа ингээ нөгөө нэг дахь тавт хоёр дахь тавтаараа ингээ солиод тоглолоо байгаа. Тэгээд Фокн байсан жама мама гэл. Үгүй ер нь сэлгэнээс гарч ирж байгаа бүх тамирчид нь оноо авчлаа. Ер нь бол сэлгэнээс гарч ирж байгаа бүх тамирчид нь хөссөн үед оноо авч илээ. Бараг хэлээ. Тэгээд энэ цуврал дээр миний хамгийн их магтахыг хүсэж байгаа хүн бол Монгол Улсын гавьяа засагч болж тулгад засагч байна. Үнэхээр энэ хүн бол бас саксыг мэддэм байна. Тэгээд эхний чатанд уралдсан байна тий. Нөгөө талд үндсэн уйлралд үдсэн бүрэлдэхүүнээр үнэхээр нүцээр байгаа л туслаа. BCH-ийн би бол зүгээр яг BCH-ийн алдаа юундаа байсан гэхээр нөгөө холбогч юм байна. Улирлын турш ярьсан холбогч юм байл. Яг талбай дээр тоглолтыг удирдах авчих хүн, аваа явчих хүн харагдсангүй. Яг ингээ бөмбөг холбоод тоглогчтой гоё удирдаад байрлуулаад тоглолтог тэр товтлогоо. Энийг одоо сүүлийн баг 3 жил ярьж байгаа тий. Тэгэхэд үгүй яг тим юу ингээд хэдийн эрдэнэ цаг талбай дээр ингээл дамжуулахыг илүүдүүдээс үзээд байгаа ч гэсэндээ яг тоглолтыг гоё ингэж найруулж авч чадахгүй. Хэнийг тоглуулах яах их одоо болка шиг те үлцэн шиг гэдэг ч юм ингээ тоглолтыг гоё найруулад явчих юм харагдахгүй байгаа даа. А нөгөө талдаа энэ нь бас дасгалжуулагчтай холбоотой гэж би харж байгаа. Талбай дээр найруулга болохгүй байхад дасгалжуулагч гаднаас одоо тэр хөлбрүүд явахгүй байна. Хөлбөр ерөөсө бүр явахгүй байгаа харагдаад байна. За бэж. Knights заа юу. Улирлыг довтлогоогоор тэргүүлсэн баг шүү. Тэгвэл би энэ дээр довтлогоон дээр асуудал ярихгүй гэж бодож байна. 90 оноо дундчилсан улирлыг тэргүүлсэн баг шүү дээ. Энэ дээр бид нар довтлогоон дээр найруулга нэ тэр. Үгүй плей-оффыг яриад шүү дээ. Үгүй наа чи ингээд плей-офф дээр үүссэн асуудал чинь бол тодорхой хамгаалж шүү дээ. Үгүй яг тийм. Будагтай талбайгаас 80% та эсрэг багтаа оноо алддаг баг хизээч хожихгүй. Довтлогооны самбараас тэр өсгөөр маяр чинь зүгээр довтлогооны самбарт нь идэж уугаа дуусглаа. Сая 6 дахь тоглолтыг харсан биз дээ. 4 оноо илүү байсан. Өсгөө дайрж нэг хин блэ Wesley довтлоод алдахт нь өсгөө аваад нэмээд 3 оноо авчиж байгаа. Араас нь Wesley будагтай талбай руу дайраад алдаатай хийгээд дуусгачлаа штэ. Юу яаж байгаа юм л та тий. Өнгөрсөн жилийн авраг авсан багийн гол будагтай талбай хамгаалтсан тоглогчийг 3 жилийн өмнөх та нар санаж нэг юм хасуулгууд дэржсэн нэг таад ичгээ нэг цагаан Европ шүү дээ. Яг тэрний Америк хөлбраар шилжиж байгаа байхгүй юу? Гэтэ тэр чинь хазаар улиралд байсан. Харин тий. Энэ Ward нь яж байгаа плей-офф дэрсэн.
Энэ зөрүүн дээр одоо саний мандаахын яг зөрүүн гараад байгаа байхгүй. Одоо тэнд сугараа тэмцэж штэ. Сугараагийн алдааны асуудлыг харж байгаа шүү дээ. Тоглолт болгон дээр л юу юуг л 3 4 аргагүй нөгөө талд нараа отгон жаргал, фейл, өсгөөг бүр 3 дээр тогтуулаад байгаа штэ. Өсгөө. Тэгээ Веслид яриад ороод ирж байгаа юм. Харин тэгээд яг сая тулгуур асуудал сая пресс конференц дээр хэлсэн дээр чсэндээ хэлчихлээ. Доошоо дайраад ор ямар нэгэн эрсдэл үүсэн төвийн байрал дээр ямар нэгэн алдаа гарна. Ер нь бол эрт нөгөө төвийн байрлалын тоглогч нь алдааны асуудлууд өөрсөндөө давуу байдлыг эрт бий болгох тактик баримтлсан гэдгийг хэлж илээ. Би бол гол асуудлыг довтлохоо гэж юусаа харахгүй байна. Тэнд Эрдэнэцэгт Варн гэдэг хоёр хүн бол хангалттай найруулж байгаа. За сүүлийн тоглолтын дээр бүр онооны явах болохоор Варн дайрж илээ. Боддоо сүүлийн тоглолтын дээр бүхэл бүтэн 10 минутанд нэг ч товтлого амжилттай болох. Дандаа чөлөө шилдэг юм авчихсан. Сая сүүлийн 3 дугаар үе дээр тий. Тэр 3 дугаар үе дээр чи 27-9. Довтлогоо болоогүй окей нэ тэр. Зөрүүлээд хамгаалж чадахгүй байгаа даа. Үнээр хамгаалж. Зурлын 6 дахь тоглолтын сүүлийн 1 минут 34 секундыг яг тогтож ярмаар байна. Тэрэн дээр Knights онооны тэргүүлттэй байсан тий. Тэрэн дээр яг юу болов? Та яг тэр хэсгийг юу н ойлгосон уу? 4 оноо илээсэн. Ер нь бол. Тий. 84 боллоо даял. Тэгээд нэг чөлөө чөдөлт авсан базаргүр нэгийг алцсан. За энэ дээр бол түрүүний ярьдаг байхгүй өсгөөгийн нэг нэмсэн offensive давталгааны самбраас авч нэмдэг Wesley-гийн төгсгөл. Ингээл би яагаад Visage Knights-ыг алдаа юу гайгүй. Бүхэл бүтэн үеийн турш 2хан алдаатай сүүлд 10 хэдхэн секунд үлдсэн байхад оноо илүү байхад алдаа хийж тэр секундыг явуулахгүй гэн. Яг алдаа хийсэн чинь нөгөөх нь Wesley-гийн алхамд эхэлсэн байж таарсан. Тэгсэн. Бүр тэрийг наан зогсоох хэрэгтэй байхгүй. Эхний тактикийн алдааг бүр өрчил зогсоогоод дараагаар нь 2 дахь алдаа гэд 4 алдаа хийгээд секунд хангалттай доош явна шүү дээ. Гэхдээ энэ ч момент спорт тухай үед хинч талбай дээр хүмүүс тийм бодож амжих зөхөөгүй байхгүй явж байгаа. Тэгээ энэ дээр бас сүүлийн мөчөд яг хөө сүүлийн мөчөд ер нь бол оноо авах хэл ер нь хүнийг оруулаг хүнийг буруутгах хэцүүлтэй. Цогтоо өөрөө одоо хүмүүсээ финүүдийн бол яриад зунд байгаа цогтоо өөрөө дайрах байсан гэдэг ч юм уу те. Эсвэл сүүлийн юм дээр өстө найдвартай хувилбар зурх байсан гэж одоо тасгалжуулагч буруутгаж байгаа. За дээрээс нь базар гүрийг тэр нэмэлтээ аваад хийж тоглооноо алдсан гэж байгаа юм те. Тэр амгаагийн тэр энэ дөр бол угаас ойлгомжтой амжиг тэр бол үнэхээр хэзээ ч өсөөлөнгөө тэр бол баг 0.100 хэдэн доллар хэмжигдсэн шүү дээ. Ингээд агуулгаараа 3-3 болоод тэнцлээ шүү дээ. Тэнцэн ч ер нь л 4-р одоо 7 дахь тоглолт гарсан. Knights хожих боломж баг хിവэрээ. 2-2 болоод тэнцгэж Knights-ийн юу бол аль хэдийнэ онцсон байсан. Ер нь бол багийн уур амьсгал дараагийн нөгөө нэг эн чин цуврал нэг тоглолтын араас нөгөө тоглолт руу шилжихэд нэг өөрчлөлт гаргаж эсрэг багтаа нэг өөрчлөлт гаргадаг шүү дээ. Тэрэн дээрээ тасалжуулагч нь ерөөс нэг ч ажилласангүй. Одоо дөрөв хэлсэн шүү дээ мандах. Суграгийн алдаа ер нь бол дандаа дээшээ явчихад байгаа гэдэг. Яг тэр тоглолтын дээр суграа алдааны асуудалд ороод тоглолтыг чөлөөлчихтэй бүр. Оронд нь гарч ирсэн базар өөр хоёр чөлөө шийдэлт гүйцэтгэсэн нэг нь алдсан. Тэрэн дээр суграа байсан бол хоёулын нэг боломжтой байсан гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд бас харагдаад байна. Тэгээд бас зүгээр камерын дууранд нэг өрцсөн жоохон эвгүүд өрсөн харсан бол базраа нэг чөлөө шийдэлт гүйцэтгээд яг сэлгээрөө камер явсан чинь тэн төгөл дээр идэр баярлж идэг байхгүй. Яг хожицсан юм шиг баярлж идэг. Яг тэр үед би яг энэ эвгүүт ч үү тэгэл яг бодчихсон. Тэгэл яг төгсгөлд ваа тэр чинь баярлал л да хийж байгаа юм баярлал хожицсан юм шиг баярлж байгаа. Цаг дуусах болоогүй. Яг тэр бол спорт цаг дуусахаас өмнө баярлах болоогүй боломжгүй байдаг гэдгийг бид нар айгүй олон зүйл never celebrate early гэдэг. Тий. Яг л тэр зүйл харагдсан. Сүүлийн 34 секундыг задлаа тий. Нөгөө будагтай талбай асуудал чинь хэрэг байсан бол тэр алдсан довтлооны самбарыг өсгөөд өгөхгүй байх боломж өс. Тэрийг авцсан л бол энэ тоглолт дууссан. За тэрийг болий тий. Дараагийнх нь Wesley дээр өсгөөгийн эрт алдаа игээ зогсооцсон байсан бол гэдэг бас нэг. За сүүл 6.9 секунд үлдээд базар хийх боломж бол хангалттай байсан. Ер нь бол вааранд өгөх гэж цогтоо нэлээ харцгассан. Сүүлдээ яалтчгүй 5 секунд нь болох гээд тоглолтоо вааранд өгнө гэдгийг бол шонхруудынхан мэдчихсэн баг. Тэгээ ойрхон хамгаалж байгаа. Шүү дээ. Тэгээд Эрдэнэцэгт яалтчгүй нөгөө 5 секундэд болчих бөмбөгөө оруулна, гаргаад өөрөө явсан. Би бол тэндээс өөрөө шийдчих болов уу гэж харсан. Гэтэ цаашаа Ишибаши бол сул байсан. Гэтэ эйр болулсан. За ингээл ирнэ. Тэгэд та нар анзаарсан уу? Эйр болулдээ шүү дээ. Тэгсэн чинь шонхрууд тэр бөмбөг рүү яваагүй шүү дээ. Тийм. Борог ингээд цаг дуусчлаа гэж бодсон. Ингээд айл талбай дээрээс бүх тамирч дуусчлаа гэж бодсон. Базар гүр дээш яваад. Базар гүрч дуусчихна гэж бодсон. Маш хурдан тоглож яарсан. Дуусчлаа гэж газ явуулж байгаа л байхгүй. За энэ тоглолтын араас бас нэг шуга гарсан. Нөгөө цаг дууссан бахад манад
Эпс бодонсын цувралыг ярих баг. Тэн дээр 2 дугаар үе шиг сан. Тий 2 дугаар. 2 дугаар үе дээр нөгөө хиний Харрисын нөгөө бас нэг эйр болыг аваад дэмдэг. Тэр цагтаа амжаагүй байсан. Энэ амжилаа амжаагүй гэл нөгөө сошиалор яваад байна. Гэхдээ ер нь альч лигүүд дээр ч юм уу байдэн шүү дээ. Яг тоглолтын дунд үед бол тэр цагтаа амцсан амжаагүй нэг шалгаад байдаггүй. Тоглолтын төгсгөлд бол шалгаж нэгтэлдэг тий. Гэтэ тоглолтын дундор ер нь бол шалгаад хасчдаг байхгүй амар нь заримдаа. Заримдаа ч ер нь ихэнхтэй шүү. Ер нь ихэнхтэй хасчтэй. Дараа нь шалгадаг тий. Тоглолт үргэлж байгаа. Тоглолтын төгсгөлд бол хэзээ ч тийм арай байхгүй. За тэгээд саяны зурлаа дуусгаас өмнө ганц нэг бас асуулт байна л да. Дуусгаж яжтгүй. Ордоо тагтай. Яг өсгөө Brothers дээр ярьжсэн аргументыг гаргаж ирэх гэж байгаа. Brothers-ыг ярьжсэн шүү дээ. Зорилгоо тодорхойлоогүй, нэгдүгээр шатыг даваагүй удаж байна гэсэн. Тэгвэл Knights бас нэгдүгээр шатыг даваагүй. Сүүлийн 4-5 жил нэгдүгээр шатыг даваагүй явж байгаа. За бүр энэ нэгдсэн дээдлигээс хойш гэсэн үг шүү. Даваагүй. 3 жил. Жил болгон хүлээлттэй баг. Хүлгүүдэд. За Бодонст, Brothers тэ 4 жил. Тийм 4 жил ингээд даваагүй байна. Тэгвэл зорилго яг тодорхойлогдсон хэрнээ тэдэнд бас яг юу ингэ болохгүй байгаад дим бол ингээд Зорилго тодорхой баг штэ финал. Тийм. Жил болгон финал. Жил болгон л үлрэл эхлэхэд BC Contender төвшөнд ярьдаг. Хуучны гард ер нь л дандаа л финал гэж ярьдаг штэ. Энэ жил ч гэсэн финал гэж төлөвлөж гарч ирсэн. Тэгээ тэрнийхэн дагуу үлрэлд бол амар аимшигтай найс байсан би. Дандаа л 90. Тэгээ яг наад 4 жил чинь дөрүүлээ холбогч байгаагүй шүү дээ. Нэрэ шүү. тэгвэл хөөгийг авч үлдэхээс юм шүү. Гэхдээ холбогчийн асуудал ярихаар за дээдлигийн 10 багаас холбогчтой хэдэн баг, холбогчгүй хэдэн баг байгаа. Ингээл бодолтой. Угаасаа 1-5 номер чи Монгол зөөхөн. Тэгэхээр тэрийг бол нэг шалтгаан гэж харахад хэцүү. Тэгвэл улиралд болж исэн л тоглолт шүү дээ. Холбогчтой ч холбогчгүй ч Эрдэнэ цагт өөрийгөө плеймейкер дээр тавиал ассистер лигийг тэргүүллээ шүү дээ. Ваарн ч гэсэн бас араас нь баг импорт тоглогч нарын ассистер тэргүүлсэн баг. Би энэ үйлрэлийг яриаг байна л да. Ер нь сүүлийн хэдэн жил энэ үйлрэл бол ойлгомжтой хамгийн том алдсан юм нь ер нь бол импортын гэрээ болчлоо шүү дээ. Тийм. Энэ үйлрэлийн хувьд бол тэгэхээр нэг жил болгоно л нэг зүйл дээр алдаад байна. Жохон зүйл дээр л. Нэг жижигхэн зүйл дээр л алдаад. Тэр нь бүр ингээд том болчиход байх юм тий. Тийм тэр нь ингээд бүр том зүйл одоо өнгөрсөн жил одоо Кассенсийн зойлоос болцсон гэдэг ч юм уу тий. Ингээд жил болгоно нэг зүйл дээр алдаг. За Цахан Brothers дээр тоглолтын тоглолт дээр бас л импортис болж хожигдсон шүү дээ. Яг үндэ тэр хиний одоо сүүлд завханд ирдэг. Өөрли очиж техник аваад дууссан тоглолт шүү дээ. Ингээд дод тэр чинь бас 7 дахь тоглолт. Ингээд бодохоор жил болгон дандаа нэг юм азгүйч гэх юм уу харалтай баг гэж хэлж болох юм шүү. За юу харалтай гэж тэгж болсон хэлж болохгүй. Ер нь ийм жижигхэн зүйлүүдээр болж алдаад байдаг. Тэгээ энэ зүйлүүдэл засчвал уул Knights бол жил болгон контент хэмжээнд ирдэг. Энэ жил хамгийн том одоо гэр гэгд болсон зүйл суграаг авлаа тий. Тэгээ зэлгэний бүрэлдэхүүн маш зузаарлаа. Монголд бол чинь бүрэлдэхүүн. Иргэжил Knights бол асуудал байхгүй. Гэтэ дасгалжуулагчаа угаасаа солино. Тэр ойлгомжтой байна. Импортууд дээр алдсан баг дахиж алдахгүй бах. Одоо зүгээр Knights дээр ингээ шуум заяа. Ууган баярыг байна гэдэг зүйл. За сугараа ирцэн байгаа. 50-ны баясагийн гэрээ энэ жилээр дуусна. Монгол тоглох би өсөлттэй байгаа гэдгийг илэрхийлсэн байгаа хүн. Сугараа баясаа 2 бол 50-7 жил цуг байцсан. Бүр алин цагийн найзууд нэг бол тоглохыг хүснэ. Хүсч магадгүй. Тэр хэмжээний зардал мөнгө санхүү менежмент нь Knights-д байгаа. Тэгэхээр магадгүй одоо нөгөө 1-2 номерын асуудлаа баясаа уугаа 2-оор шийдэх магадлал маш өндөр. Нөгөө нэг сарвал айцтай суграаг ихт нь хамт тоглох байх гэд найдад хүлээж исэн гэдэг шиг л одоо суграа эсэргээрээ тэгээд магадгүй шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө Knights-ийн хамгийн том асуудал чинь нөгөө 1-2 холбогчийн байрлал гэ найруулагчийн плеймейкер байрлал байгаа шүү дээ. Баясаа бол асуудалгүй найруулж байгаа. Уугаа бол яг 2 номер дээр тоглолдог ч гэсэн ойрын хэдэн жил дандаа талын нэг дээр тоглосон. Тэгэхээр тэр асуудлыг шийдчих баг. Тэгэхээр Knights бол ерөнхийдөө юу? Тэгэнгуутаа плеймейкерийн асуудлаа шийдчихээр нөгөө Эрдэнэ цагтыг бид нар харах баг. Дайрдаг. Оноо авдаг илүү тийм агрессив тоглолттой. Тийм. Онооны төлөө дайрдаг тийм. Гэхдээ Эрдэнэ цагт одоо энэ төвчнөөсөө дахиж ахих гэж бол байхгүй. Зээч байхгүй. Тэр ил бол одоо л энэ төвчнөөсөө баринуул гэхээс биш. Үгүй энэ төвчнөө байрчих. Тэгээ барьсаа юм уугаа ирчих. Нэг импортууд ирчих. Тэгэл би яг зүгээр энэ холбогч гэдэг байрал үнэхээр чухал гэдгийг зүгээр энэ BC-ийн санийн цуурлаас л харж
чинь. А чи өмнө анзаар үчичдэг. Угаасаа жавхал шүү дээ. Нодон жил төгөлдөр яг төгөлдрийн жил шгшээ огт дуудагдаж чинь тий. Тэгэхээр би бол төгөлдрийг муу бол гэж харахгүй байгаа даа. Шгшээ огт шгсэн онцлоо дуудаад байгаагийн хувьд бол тэр хөвгтд юм бэ штэ чадвар байна. Тэнд га эрдэнэсээ зургаадах тоглолт дээр тоглуулсан. Болоод л штэ. Тэгээ зөрүүлээд Батуйг Найцынхаа эсрэг бүр аимшигтай тоглолцлоо. Бүр аимшигтай. 3-аас довтлооны хувь нь баг 50 шахуу, 3 шидэлтийн хувь нь 50 шахуу. Яг тэр дуусгаж штэ. пресс Тэгэхээр яагаад Найц энэ хүнээ тоглуулж чадаагүй гэдэг бас нэг үнцэг гарч ирсэн байгаа. Магадгүй хууга Найцтай байгаад итгэлийн нөгөө тоглуулсан бол шонхруудыг Найц аваа залчихаар шүү дээ. Пресс дээр нэг хуугагийн баярлагыг 3 удаа хэлдэг. Үтчихэд тэнд бас юу болгоо тасалсан бичлэг болоо яваал лээ. Тэр нэг 3 санаатай гэдэг байгаас тий 3 санаатай хэлсэн ингэ. Тэгэхээр энэ дасгалжуулагчид учир нь нодон жил та нар санаж байгаа бол бас л BC ихэлсэн хууга. Тэгээ хаашаа явсан. TLG-ээр явсан байхгүй. TLG-д байхдаа 20 нэмэх оноод унтчилж хагаад TLG-гээс металл руу явсан. Металлд очиход бол тэр нэг гуйны ар илүү нэг юм том булчингийн урагдл гэлөө. Тэрнээсээ болоод яг санснараа тоглож чадаагүй. 20 нэмэх оноод унтчилж исэн ганцхан Монгол тоглогч байсан. Батуй гэсэн. Энэ жил дахиад BC H-тэй удирлаа эхлүүлсэн. Зуны бэлтгэлтэнд байсан уу байсан. Удирдал эхлэхэд шонхрууд руу очсон. Шогоорт нөгөө тулга дасгалжуулагч нухтаа тавцсан. Тэгээд өстой эрх дураараа хийх ёстой юм гээд итгэлийн нөхцөл ямар амар тоглогч вэ гэдгийг л харуулж байна. Тэгээ Весли ирсэн ч гэсэндээ хуугаа бас илүү тоглолтоо харуулах боломж үүссэн гэж. Весли бүр бөмбөгөө өгж байгаа өстэй. Өгöd холдож байгаа өстэй. Тэгээ боддоо. Тэгээ Весли дээр нэг дабл тим хэрчингүүд тэнд хуугаа сулраад байгаа байхгүй юу. Тэгэхээр довтлох боломж орон зай үүсээд ийн гэж би зүгээр харсан тоглолтоос. Энэ цуврал эхлэхэд санаж байгаа бол би шонхруудыг очно гэж хэлжсэн тий. Шонхрууд бол эйгүү болчлоо Веслиг аваад. Хамгийн том шалтгаан нь Росто байхдаа хуугаа тэр хоёр хамт гарахаар ашиг мах. Муутай байсан байхгүй. Хойлоо жижигхэн. Тэгээд хойлоо яг адилхан стилтэй тоглодог. Весли ирснээрээ энэ хоёр хамт талбай дээр их минутыг өнгөрөнөө. Тэгэхээр бүр эвгүй болно гэсэн. Айгүй болчихж байгаа. Тэгээд дээрээс нь пэл тэгээд өсгөө ямар амар пэл бас гоё юм а тий. Бүр хамгаалсан дээр. Гэхдээ тэнд зүгээр яг доор зогсож байгаа нь л өөрөө хамгаалтуулчихлээ. Ер нь бол баг. Гэхдээ яг тэгээ ингээд нэг юм бөмбөгийн төлөө тэмцэлтэй тийм тоглож байгаа даа байхгүй юу. Тэгээ ерөөсө бөмбөг нэхгүй. Тэгээд хоёр дахь боломжоор маш сайн оноо аавна. Өөрөөртөө боломж үүсгэх тийм. Өөрөөртөө боломж үүсгэх мундаг өөрийгөө бол энэ жил үнэхээр бүр ямар ч харуулсан. Магадгүй шонхруудын ирээдүйх шүү. Хуугаа энэ хоёр хослоо явах. Нэг тоглогчийг онцлие. Отгон жаргал. Үнэхээр ёстой илүү дутуу юмгүй сүүлийн тоглолтын дээр яаж байгаа юм бэ? Йоо унаж шидэж мэдэг. Сүүлийн тоглолт шээ тэр. Юу тоглолтын дээр бүр алсан шүү дээ. 5 дахь дээр. 5 6 ер нь бүр тоглолтын дээр сайн. Тэгэл би бас нэг нэг анзаарсан юм тэр нэг хувилбар одоо нэг бүр NBA дэшгэлдэг хувилбарыг ингээд бүр зурцныг хаарсан те ингээд нөгөө левч ингээд хаадаг хувилбарыг бүр аюу гоё жилж. Яг тэр нэр шидэлтийн нотон жаргал байж таардаг. Голоос аваа шиддэг. Яг тэр нөгөө хувилбарууд ганц NBA-гээс дөөрөг гадаач биш л дээ энэ чинь. Гэхдээ тийм зүгээр тим хувилбаруудыг хүртэл маш гоё авч хэрэгжүүл чинь тэгээд тэрийг хийх боломжтой тоглогч нар байгаад энэ тэрэн дээр нь отхон жаргал байж аюу гоё онцгой харагдлаа л гэж онцолж байна. Яасан муухай миний ярьж байгаа юм үсгээд дургуур би босчихоо. Тэр за тэгээд 5 дахь тоглолтын дээр хийсэн тоглолт бол үнэхээр онцгой байсан. Кобигийн сүнс бит нь орсон юм шиг л тоглосон. 3-аас 3 унагцсан. Дундаас баг дунд гэлтгүй ер нь баг 100% баг 50-60% таа дундаас биш. Нэг ингээд тоглолтын дээр итгэлээ олцсон баг амар байдаг тийм. Баг шидсэн болгон унаад. Тэр дөрөвд тоглолтын дээр хожоол ерөөсө хаан жагрууд итгэлээ олцсон ш. За. Эсрэгээрээ Найц яг үндэ унжижсэн ш. Эхний хагасууд дандаа илүү орж ирнэ. Тэгээд тэрийгээ дандаа алдна. Тэр чинь 2 3 дугаар үед дээр нөгөө 2 импортын даваа талаа. Тийм даваа тал гараад ирж байгаа. Одоо ингээд за эхний шатны цуурлаад ерөөд бүгд дуустлаа. Тэгэхээр хоёр дахь шатны плей-оффын одоо учраануудыг харахаар хоёр цуврал аль нь бүх тоглолтыг нь яг алдахгүй үзэх тийм сонирхол татгүйц байгаа. Сошиал дээр ч аимшигтай тий. За банкнуудын халаан болоод юм гэлээ. Банк оронд болоод ийн гэдэг. 3 банкны донд нэг банк бас явж байгаа шүү дээ. BID Finance боднос чинь юу вэ? Банк байхгүй те. BID Finance гэдэг банк байгуул. За үндсний дээд лигийн плей-оффын 2 дугаар шат эхний тоглолтоо хийсэн. SCFs болон Сэлэнг Бодносбагийн талаар ярья. Эхний тоглолт эхнээсээ маргаантай болж эхэлсэн. За тоглолтоос өмнө за бүр улирлаас өмнө те энэхүү хоёр багийн эздүүд ирэхэд сагсан хүмүүс сонирхчдын донд нэлээдгүй бас юу авч ирсэн шүү дээ. Хоорондоо бифтэй. Финал таарна гэсэн зорилготой байсан хоёр баг хагас шигшээ тарлаа. Нэг авууштай юм нь аль нэгийг бид нар финал тарах юм байна.
сүүлийн хэдэн жил Финалд байгаагүй дагуу финалд гарч үзээгүй 2 баг. Энэ шатн дээр SJFs бол 2 удаа металл хожигдож мултарсан бол Сэлэнг Бодос багийн хувьд өнгөрсөн жил хасын үлгүүтэй 7 тоглолт гарч мултарсан. Аль нэг нь бид нар финал харах юм байна. Тэр нь их гоё байна. За энэ цуврал эхлэхэд бол угаасаа тодорхой сошиал дээр бол угаасаа алаан болно. Тэгээ плэт нь олдсон байгаа. Чимээгүй байгаа юм шиг. Чимээгүй Гайгүй байгаа юм шүү. Чи харахгүй чимээгүй ерөөсөө биш үү? Би нөгөө нэг мөхчд болог л болсон. Тэг харахгүй юм байна. Листнийх нь хүн биш үү? Blacklist-ний хойч байгаа. Одоо манай подкастыг үзвэл одоо SJFs багийн мөнхчөө намайг blacklist-ээс гаргачаарай гэх. Тэгээд ингээд Facebook-ыг бичих. Тийм Instagram болтол ингээд. За тоглолт эхлэхэд бол нэг мэдээ гарсан Касансын тоглолтыг өнжин гэсэн. За зөрүүлээд багийн эзэн мөнхчин бол энэ тоглолтын дараа пост хийхдээ баг Касанстайгаа удаан баг Касанстайгаа амар шүү гэсэн утгатай. Яг хөө тэр бол одоо нэг сошиал дээр нэгнийгээ ингээд дайрах марих те. Тиймэрхүү юмуд болж байгаа. За тоглолтод нэг тоглогчийг онцлоё гэвэл Scrap дөлгөө хоёрыг онцломоор. Дөлгөөн бол өстой Монх өстэй тий. Монх. Бүхнийг хийж илээ. За нөгөө талд бол Scrap. Үнэхээр бүр сайн тоглосон. Касансыг байхгүй яг тэр 4 үеийн турш үнэхээр ачаалттай тоглосон. Тэрний илэрлэн ч 4-р үеийн төгсгөлд чөлөө читлүүдээ алж илээ. Үнэхээр амьсгаа өндөр байгаа нь харагдчихлээ. Үнэхээр бас ядарч байгаа нь харагдчихлээ. Тэгээ баг зэрэг бэрхтэлтэй байгаа гэсэн. Ураа шидэж яхад нь ороод алтаа хийчихдэг юу. За тоглолт бол маш ойрхон бүр үнэхээр үзэх ярих юмтай. Шүүлтийн асуудал бол Монголын лигт бишээ бүх лигт байгаа. Тэгэхээр одоо тэр шүүгчийн асуудлыг бол их яриад хэрэггүй. Би сонирхоод нэг Пипагийн дүрмийг харж ирсэн чинь шүүгчийн хідэ алдааг үлээ. Хүн л ажиллаж байгаа юм чинь тэдээс дотор байх юм бол гайгүй хивэн гэж үзнэ. Тэрнээс их болох юм бол нөлөөнд авцсан гэж үздэгэй гэж байгаа. Тэгэхээр хуульчтай 80-ээс дээшээгээ шүүсэн бол сайн шүүлтэндээ орсон. Тийм ч хүн л байгаа шүү. Бид нар ингээл зарим нь харж амжидгүй шүү дээ тий. Тэгэл лүг ТV-гэр ч юм ингээл ухраагаал яасан болоо гэж харж иж бид нар ингээд хараад ч баг зарим нь хинээс гарч уу гэдэг хэцүү л. Хоёр гарны яг гол молоос нь гарцсан л байдсан шүү. Тэгэхээр одоо шүүгчтэй холбоотой асуудлыг бол яг лиг сайжруулж явж байгаа. Одоо энэ Европ дэлхийн аварга шүүж исэн мундаг шүүгчэнд ирчээд байгаа шүү дээ. Тэгэхээр жилээс жилдээ шүүгчийн асуудлыг бол сайжруулах байх. Шүүгчдийг өмгөөлөд нэг юм хэлчихэд Монголд яг шүүгчээр ажиллах санхүүгийн баталгаа байгаа мó? Одоо сакс болбол юу ч үгүй. Тийм шүү дээ. Санхүүгийн баталгаа байхгүй учраас эн чин ажлын байранд байгаад эрэлт нь их байгаа мó юу юм. Одоо тэрийгсээ мэдэхгүй. Сураг сонсохноор лиг дээр ажиллахад 200-250 ч юм уу. Одоо манай Улаанбаатар кап гэл хүүхдийн лиг дээр бид нар хідэн төгрөгөөр яаж шүүгч ажиллаж байгаа юм гэж байна. Тэгэхээр яг нөгөө мэрэгжлийн болоод амьдралын баталгаагаа авч явах төвшин шүүгчийн цалин байгаа мó? Хэрвээ байдаг бол тэн дээр чин маш олон хүмүүс өрсөлдөд тэнд ажиллахыг өөр ажил хийхгүйгээр одоо тамирчид маань мэрэгжлийн болчлоо өөр ажил хийхгүй байгаа. За хөгшин тий ветеран тоглогч нар бол ялцчгүй өөр ажил хийж магадгүй. Тэрнээс залуучууд бол ерөөсөө ажил хийхгүй. Тэгвэл шүүгчнэр нь яг өөр ажил хийхгүйгээр санхүүгийн баталгаатай болж иж тэр шүүгчдэр чи хариуцлага толцоо бабай гэхэд дараагийн хүн гарч ирж идэг ч юм. Ийм болж л хөгжих байх гэж л бодож байна. Яг тэр нэг хил ам дагуулад байгаа өлзөн яшх. Би тэрийг зүгээр өлзөн яшх тэр нэг хөл одоо нэг урагшаага одоо алдаахгүй санаатай үлд гаргасан гэдэг нэг тийм бас. Тэгээд би яг зөв тэр нэг хүнийг шүүмжлэнээр санагдсан. PSN-ийн тайлбарлагч төмрөө. Тэр үнийг тайлбарлагч хүн одоо нэг тоглолтын ингээд үйл явдлыг тайлбарлаж ярьж байгаа тий. Тэгэд яг тэрэн дээр баталгаагүй шүүгчийн харж байгаа үнцгийг хараагүй гэж нөгөө бичлэгнээс харсан удаач. Би бол тэрэн дээр бол тэгж хараагүй. Өлзөө урш алдаахгүй ч албаар хөлөө урагшаага өгсөн тийм үйлдэл бол харагдаагүй. Тэр бол скраб хажуугаар нь орохдоо хөлийн бүсгээл алдаа гаргасан 3 оноо жилийн алдаа гаргацаар гэсэн. Миллерийн дүрм гэдэг ба шүү. Тий, Рэж Миллерийн дүрм гэдэг. Тэгэхэд тайлбарлагч одоо яг тэр үнцгийг гаргаж ирснээс болоод хүмүүсийн донд хэл ам гарч эхэлж байгаа байхгүй юу фэнүүдийн хооронд. Тэгээ шүүлтийн асуудал бас тэндээс хөөгдөж гисэн. За өмнө нь тэр нэг 2 дугаар үе дээр тоглоом секунд дууссан байхад нэг юм асуудал гарцсан байсан. Тэгээ араас нь тэр сүүл үлцгийн 3 оноо шийдэл. Тэрүүнээр би шүүгч зөв шүүсэн гэж харсан. Ямар нэгэн үлцийг тэгж алдаах гэсэн уршаа хөл илт гарч байгаа тийм үйлдэл харагдаагүй. Тэгэхээр тайлбарлагч яг тэр моментийг тайлбарлахдаа тэгж тайлбарласнаас болоод хэл ам гарч байгаа байхгүй. Тэгэхээр тайлбарлаж байгаа хүний үнцэг өөрт нь байж болно. Тэрийг яг өөртөө л авч үлдмээр байна гэж би зүгээр санагтаад байгаа юм. Тэр сүүлийн тулга дээр саруулах алдаа байсан үгүй гэж асуудал бас үүсэж байгаа. Тэр бол маш ойрхон хамгаалцсан гарлуу бараг зогсож байгаа л харагдав. Тоглолтын агуулгын хувьд юу гэж бодож байна? Би чи төгсгөлөө дуусгач тий. Тэгэхээр яг энэ миний л хувийн бодол. Манай лиг дээр төгсгөл дээр тас гэдэг алдаа үлдээдэг шүүгч байхгүй.
нөгөө тоглолтод нөлөөлчих эрсдэлтэй учраас үлээхгүй байгаа юм болов уу гэж бодох шиг. Одоо та нар яг ингээд шийдвэрлэх мөчөд одоо тэр Мукватер Стөө ингээл захам зөндөө байхгүй. Дандаа төгсгөлд байхгүй. Төгсгөлд шидэж яхад нь юм уу орж яхад нь тас гэ алдаа үлээчих тохиолдол бараг байхгүй. Сүүлийн товтлогоонд шүү. Дандаа сүүлийн товтлогоо баазардах товтлогоонууд дээр. За яг Весли дээр бол цаг үлдэж яхад тэр алдаа үлээгдэж чинь тий. Яг төгсгөл дээр алдаа үлээж байгаа тохиолдол бол маш цөөхөн л харагдал. Тэр бол эхлээд бүр ингээ хөлн нилээн бүр орцсон харагдсан. Дараа нь гар нь буугаа цогч байгаа харагдсан. За хөөгээ дээр ч гэсэн удирдлагын тоглолтын дээр бас нэг тийм болсон шүү дээ. Төгсгөл дээр тий. Төгсгөл дээр тас гэж шугал үлдээдэг юм ховорхон л харж байна да. Тэгэхээр бас хэцүү л. Тий. Гэхдээ яг хөө аль талдаа л байгаа. Гэхдээ яг тэрийг би бол зүгээр яг үлээгээл тэгэл хоёр шилнийгээ тэнцвүүлэл овер тайм гараад аль чанасаа тань хожигдээ гэж зүгээр дотроо бодож байсан. Тоглолтын үзэж явахдаа. За яг түрүүний өсгөөгийн нөө асуужсан асуултан дээр хэмнэл гэж ярьлаа тий. Агуулгаараа юу? Нэг баг хэмнэлээ алдахад нөгөө баг нь үнэхээр уучлах. Зүгээр ингээл нэг баг жоохон довтлогоо алдаал хамгаалж жоохон сулрахад л яг тэр орон зайг нь ашиглаад эсрэг баг нь очиод одоо бодонч тэр эбсч тэр. Яг тэр орон зайг нь ашиглаад онооны тэргүүлгийг багтаа авчираад. Тэр 6 7 8 оноогоор тэргүүлж явж байгаа 10 оноогоор тэргүүлж явж байгаа. Тэр биш болсон. Тэр нэг сонир биш болчиход байгаа. Зүгээр тоглолтын хэмнэл дээр хамгаалж жоохон алдагдахад л яг тэрэн дээр нь айл баг нь үнэхээр чанартай тоглоонод үс. За энд би бодонсын нөгөө 3-3 хэдийг бас тоглолтын үнэхээр гоё тоглолтууд хийж байгааг харах. Гоё байна. Ялангуяа Монх Кадрагийн гоё тоглолтууд өчигдөр бол үнэхээр үзүүштэй гоё тоглолтуудыг үзүүллээ. За Дек Будагтай талбай хамгаалсан дээр үнэхээр сайн хамгааллаа. За тэгээд алдааны асуудал яг орцсон. 3 дугаар үед алдааны 4 алдаатай болоод алдааны асуудал орцсон байсан 3 дугаар үед сууж байгаа 4 дугаар үед гарч ирж исэн. Хамгаалсан дээр бол үнэхээр сайн байлаа. Бөмбөгний төлөө тэмцэл бүгдээр мундаг байсан. За яг андын жоохон довтлохын оролцоод олон байсан. За тэрнээс цөөхөн босно цөөх хийдийчсэн. Довтлохын оролцоод маш сайн гүйцэтгэж байна. За гурийн шидэлтүүд тэр хамгаалагчтай болон заслаад барьж гарч шидэж байгаа шидэлтүүд нь унж эхэлж байна. Тэр нөгөө нэг өмнөх дугаар дээр бас ярьжсэн тийм. Бодонсын шидэлтүүд унаад эхлүүл аюултай гэдээ ярьжсэн. Казанс байхгүй нэг импортын дутуутай байсан ч тэр Казансын байхгүй орон зайг нөхөх хэмжээний ур чадвар нь тэр хүмүүс байгаа учраас тоглолт үнэхээр гоё юм. Ширүүн уур амьсгалтай. За тэр дөрөвдүгээр ихл бол амар байсан шин. Эхлээл хоёр талаас ээлжилж очиод 3 шидэлтүүдийг амжилттай болгосон. За тэнд нэг хэсэг одоо дөрөвдүгээр үеийн 8 минутаас хойш 14-0 гэдэг раныг SGMs баг гүйцэтгсэн. За энэ бол үлцэн оршихын галзуурсан тоглолт. Яг тэр мөч. Үнэхээр урагшаа шахсан хамгаалтаас дандаа хамгаалтаас бөмбөг аваад дотлогоо амжилттай болгосон. За Scrap-ийн үлцгийн тэр бөмбөг тасалтууд байна те. Үнэхээр бас аюултай байсан. За үлцээ тэгээд эн чин дараалал 3-2 удаа хийцэн. Довтлогооны бөмбөцлөө 2 урдан довтлогоо амжилттай болгоцсон. За тэгээд 14-0 гэдэг раныг хийгээд давуулыг авлаа гэжсэн чинь эргээ бодонсоос ороод ирсэн тийм ээ. Ийм л бүр ингэж хоёр тал руу ингэсэн л хэмнэлтийн юм тоглолт боллоо. Одоо манай үндэсний дээдлийн одоо хамгийн гоё мэйчап таарсан зурвал гэж би нэг бодоод байгаа байхгүй. Байрал болгон дээр Гоё. тулаа үрзээ орчих те. Саруул Батбаяр юм уу Ананд. За тэнгууд самбарын байрал руу ингээ яваад орох юм бол мөнх хоёр дөлгөн те. Мөнх хоёр дөлгөн гэдэг нь Монх шүү. Тэнгууд манай Дек дөлгөн гэдэг. Гахт хоёр. Ингээд бодохоор мэйчап ингээд байрлалын мэйчап бод бүр амар байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр дээр ерөөсөө ялгарх гол юм нь импортуудын хэр тоглох вэ гэдгээс бас шалтгаалх гэдэг. Сэлэн бодонс багийн хувьд нэг сул тал байгаа. Тэр нь Сэлэний холбогч байхгүй. Тулга ерөөсөө яг тэгэхээр тулгад маш их ачаал ирнэ. Тэгэхээр тулга энэ ачаалыг давж гарч чадах уугүй гэдэг бас одоо өөрт нь бас маш том чаленж ирж байна. Одоо Сааны Сааны бэртэлтэй бэртэлтэй байгаа. Эхний цувралын эхний тоглолт бол дуу шуутай нэлээд гоё эхэллээ галтаа цагтаа. Тамга хэлээч яг энэ цувралт дээр. За там гэхээс илүү эхлээд нэг яагаад хожигдсон шалтгаанууд агуулгын хувьд. За сая самбарын байрлалыг ярьж байна те. Инкватор талбай дээр хас гаруй нэг гэсэн. Инкватор. Энэтэй зөвлөд Сэлэнг бодонс баг Будагтай талбайгаас 71% довтлогоо алдсан. 31-ээс 22 Будагтай талбай дээр. 44 оноо. Будагтай талбайгаас 71%. Одоо нөгөө Будагтай талбайгаа манахгүй бол асуудал үүсдэг байгаа юм. Нийт SGMs 35 довтлогооны 23 буюу 66% довтлсон. Үнэн дээрээ Будагтай талбайгаас 71% довтлсон. Будагтай талбайгаа ман чадахгүй. Энэ магадгүй Казанс ирэхээр нэг өөрчлөгдөх байх тийм чинь тэглэг байх уу? Монгол хэллэхээр нөгөө өвсөн буурын юунаас айн гихчээр те тэр том хүн зогсож байхад
дураараа ороод самбар аваад байна гэж бол хэцүү. Тэгэхээр Carson Series яг тоглолт удаан болно гэсэн юм ярьж байгаа баг. Эхний 1-2 тоглолтын дээр плей-офф ихний шатн дээр бол Kansas жоох удаан байсан бол сүүл рүү бол өөрчлөгдсөн шүү дээ. Илүү идэвхтэй болоод ирсэн. Тэр хүн чинь бол хизээ яаж тоглох вэ? Сайн мэдж байгаа шүү дээ. Одоо нөхөр ороод ирчвэл дахиж 60-71%-тай SGFC-ийн удирдлага талбаанаас тоглохгүй баг. Тэгэх юм бол эсэргээр SGFC багийн ур чугам илүү сайн. Одоо 3 онооны шийдэлт улирал дунджаар 9-ийг оновчтой болгож исэн баг одоо бол 7-г л хийсэн байна л да. Инкватор Ананд 2-ын тоглолт дахих хэрэгтэй. Бүр яг энэ дээр. Будагтай талбай ганцаараа Kansas манахгүй. За дэлгэрний Монх 2 хичнээн байгаа. Гэхдээ яг 4 номер дээр Монх илүү төлхөө тоглох баг. Тэгэхээр будагтай талбай хамгаалтаа сайжруулах хэрэгтэй. Энэ дээр инкватор тоглолтод ормоор байна. За ур чугам дээр Ананд илүү их агрессив, илүү сайн тоглолмоор байгаа. Анзаарсан бол товтлооны ихний сонголтуудыг Андар явуулаад илээ. Тэгэхээр тоглолтод оруулж байлгах гэж товтлооны сонголтоо Анандыг эхнээс нь нөгөө идэвхтэй байлгах гэж явж байгаа. Энэ ч бас зүг баг. Тэгэхээр тулгад бол би эргэлцэхгүй байна. Нөгөө Kansas-ыг ирэхээр байрны атмад ирлэх жахад аваа гараад яддаг хөвчгөл үнэхээр плей-офф төр төвшаагтдаг. Одоо Жамал Мүрэй гэл Дэнүрийн тоглогчийг бид нар амар хардсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан улиралд явж байгаа плей-офф төр мэдгүй шал өөр тулга гараад ирдэг. Энэ жил ч гэсэн тэгж байгаа шал өөр тулга. Өөртөө үнэхээр ихтэй байгаа. За тэрийг нь баталж байгаа юм шиг өчигдрийн тоглолтын дээр тэр сая энэ плей-оффын тоглолтон дээр нөгөө 3 шугамнаас 2 метрийн ардаас шидэгцээ яасан шидчихдэг. Тэгээд тэр нь ордог. Бүр яг гоё орж ирсэн. Хөөе тэгээд дасгалжуулагчийн хувьд ч гэсэн бас сонирхолтой зүйл байна шүү дээ. Асаа нэдэ дасгалжуулагч хуучин багийнхаа эсрэг яг нэг үйлрэлт те. 2 баг дасгалжууцаа хоорондоо таарсан гэдэг бол бас сонирхолтой нөхцөлөд үүсэж байгаа. Нөгөө талын Цепелс дасгалжуулагч байгаа. За тэгэхээр энэ цуврал дээр таамга хуваалцаач. Би бол энэ цувралыг бол таамаглаж бол мэддэггүй нөө. Би үсээ сагс мэддэггүй юм билээ. Ярьж ирсэн. Таас Мэддэн шүү гэж. Би бол энэ цуврал дээр бодонсын талтай. Бодонсыг FC-г бол завхантай тоглосон тоглолтуудыг бол ерөөхдөө ойроосч харсан. FC ямар асуудал байвал яаж үүсэх боломжтой гэдгийг бол дотроос нь жоохон судалцсан. Судал зүгээр харсан боломж юу нь юу байдаг вэ гэдэг. За FC-ийн будагтай талбай руу дайрдаг одоо энэ харагдаж штэ 71%-тай 66%-тай. Энийг хязгаарлах юм бол ер нь бол хожих шанс нь бодност байгаа. Тэгвэл яаж хязгаарлах вэ гэвэл эхний шатнд завханд бол яг хязгаарлах тоглогч байгаагүй. Одоо бодност инкватор байна, дэлгэрнийн байна, Монх байна, Kansas. Хангалттай зогсоох боломж бол байгаа. Тэгэх юм бол би юуны талд Бодносын. Гэхдээ нэг хурдан дуусчихгүй хаа. Тэр магадгүй 7 тоглолт гарах цуврал гэвэл энэ биш. Багтаа 6 7. Бүр 7ч гарчаасаа гэж бодож байна. Бараг 9-өөс ч гарчаасаа. Болдог бол тий. Яг иймэрхүү ихний тоглолтчиг ийм тоглолт юм бол 7 тоглолт үзлээ. Үнэхээр өөдөх харгуул 7 тоглолт. Миний ч гэсэндээ 7 тоглолт гараасаа гэж хүсэж байна. За бас л яг нөө түрүүний шонхрууд BCH2-ын талд хэлжсэн шиг урд матчапууд гоё таарлаа тий. Түрүүн өсгөөг хэлдгээр. Самрын байрлал аль илүү байсан баг энэ цувралд ялтай болно. Тэгэхээр миний хувьд бол боднос гэж таамаглаж байна. Боднос арай илүү. Гэхдээ бид нар тэр дүлгөөний тоглолт SGFC багийн бас энэ тоглолтуудыг мартаж болохгүй тийм ээ. Та хэлэхгүй өнгөрөх гээд байна уу? би хэлэхгүй. 7 тоглолт гарчаасан ямарч байсан. Гэхдээ ер нь гарчаасаа гэж гарахаар юм бэлээ дээ. Багдаа 6 шүү ер нь бол. Багдаа 6. За 2 дахь шатны эхний цуврал бол эхний тоглолт нь болж өнгөрсөн. 2 дахь цуврал хараахан эхлэх байгаа. За тэгтээ зүгээр яг энэ цувралыг тоглолт эхэлснээр дараагаар ерөнхий наривчлал ярих гэж бол бодож байна л та. Гэхдээ зүгээр өмнө нь энэ цуврал дээр сонирхолтой зүйлс байна уу? Харсан зүйлс. Хасын үлгүү таан шонхроод 2 гээд 2 банк үзэхэр бол 2 банкны гоё спонсортой. За хасын үлгүүд банктай бол үнэхээр юу ярих вэ те? Энэ дээр би сая өмнө ч гэсэн хэлсэн. Яам Миллерийн бэртэл гайгүй болоод ороод ирвэл хасын үлгүүд баг бол үнэхээр аюултай баг. За ер нь байхгүйсэн ч гэсэн ямар аюултай вэ гэдгээ сая ихний цувралдаа харуулчлаа штэ. Хаан шонхруудын хувьд маш том давуу тал байна. Энэ нэг итгэл гэдэг зүйлийг болоод авчлаа. Тэ? Болдсон байна гэсэн эжин дээдлэгт орсон ихний үлрэлтээ ихний шатаа шууд давчнаа дээгүр гарсан байгаа апсет гаргаад давчнаа гэдэг чинь маш том итгэл байхгүй. Тэгэхээр хаан шонхрууд бол итгэл гэдэг одоо
зүйлийг болоод авчихсан өөрсдөө маш том давуу тал болж байна. Тэгээд тулаад тасарчуулагч гэсэн хасын үлгүүдийн ямар арга барилтай тоглож байгааг мэдж байгаа. За нөгөө талд нь Арин бол тасарчуулагч хоёр Монгол тасарчуулагчийн матчап тарж байгаад надад маш гоё байна. Тэгээд Монгол тоглогчдын ур чадвараараа мэдээж хасын үлгүүд баг илүүтэй. Гэхдээ хаан шохрууд багийн давуу тал гэвэл одоо залуучуудын нэг энерги гэж нэг юм байна шүү дээ. Тэр нэг хоёр багийн нэг гоё энерги тулхан дээ. Ер нь бол яг аль талаасаа залуу те. Ер нь бол бүрэлдэхүүний хувьд одоо яг эд үе дээр явж байгаа одоо Барса за гэдэг ч юм энэ яг ийм залуу тоглогчдын өрсөлдөөн тулаан энд бий болох нь. Тэр яг тэр итгэл гэдэг зүйл бол яг ингээд болдгийн одоо алдах юмгүй тоглосон хаан шохрууд. Дээдлигт орж ирсэн жилдээ плей-оффын эхний байраар одоо нэлээд нэгүр өрсөлж исэн багийг буулгаад авчлаа. Одоо аялдах юм байхгүй. Тав толон дээр улам л зоригтой итгэлтэй орж ирэн дайрэ гэдэг энэ тоглолтууд орж ирэх болов гэж харж байна. Тэгэхээр энэ бол айгүй гоё залуучуудын юм гоё өрсөлтөө. Нэг харах юм байна даа л гэж бодод шүү дээ. Хоёр багийн заяа. 3 номерын байрал дээр манай Монголд урд хожид байгаагүй 2 метраас дээш 3 номер хоорондоо тулна гэдэг та. Биндрийг 3-оор хамгаалуулдаг бол өсгөөг зөрүүлээ 3-оор. Энэ хоёрын матч байхгүй яа тий. Гоё тий. Одоо хасын үлгүүд баг өнгөрсөн 2 үлрэлийн авраг окей. Үгүйсээ илүү баг нь төрүүлсэн. Тэр төрүүлсэн дээр гол нөлөө үзүүлсэн нөгөө Самбарын 2 тоглогч Биндрийн Азаа 2-ын нөлөө бол маш их байсан тий. За Барсатай бол одоо юу ярих вэ? Монголын нэг үү? Монголын нэг үл Монголын нэг байгаа. Тэгэхээр илүү байсан давуу тал нь би магадгүй Биндрийн Азаа 2 гэж харж байгаа. Нөгөө хэдээс илүү металтай финалтахад тий. Яаж ч Лискот нь байхгүй ч тэр хоёр чинь зогсоож чадахгүй болсон шүү дээ. Одоо тэгвэл тэр хоёр өндөр тоглогчийг зогсоох тоглогч нар хаан шохруудын бүр шонхруудаар дүүрэн байна. Одоо бүр хоёр хин хоёр Цэманга Фэл хоёрын адилхан тоглолттой. Том Яам Миллер, Уэсли. Энэ хоёрыг бол харьцуулахад Гасүзия тий. аль давуу тал. Би энэ дээр магадгүй шонхруудыг хожих гэж бодож байна. Хэрвээ таамаг гэвэл. Би нэг 4 6 юм уу 7 тоглолтод шонхруудыг хожиж болов гэж. Итгэл энэ залуучуудын нэг орцсон итгэл бол амар байна. Би нөгөө талдаа яг сквиттэй санал нэг. Яам Миллерийн тэр бэртэл энэ бол бас том асуудал. маш том асуудал ширнэ. Тэгэхээр хоёр импорттой тоглоход төгс Уэсли гэдэг нөхөр чинь хасын хүлгүүдтэй финал даад туршлагатай. Нэг импорт байхгүй ганцаараа чичрээд бүр амар тоглосон шүү дээ. Хоёр ажил авцсан. Хасын хүлгүүдтэй яа тоглохоо мэдхэд эдэр мэдж байгаа. Тэ? Тэгээд бүрэлдэхүүний хувьд ч гэсэн шонхрууд бол нэг дутаад ахаар бүрэлдэхүүн биш. Яаж тоглох бол харж байна. Дотохгүй л дээ. Яг зөрүүлээд ингэдэж шүү дээ. Биндрийг 3 дээр гаргаад Азаатай одоо Цэмангатай ч юм уу төвтэйгөө тоглолдог бол зөрүүлээд өсгөөг урдаа гаргаж байгаа тоглох гэдэг байхгүй юу? Адилхан өндөр. Өндөр бол өндөр, номхон бол номхон тоглоно. Тэгвэл шонхрууд талдаа арай нэг жоохон юу байна. Нөгөө талдаа магадгүй бидний энэ жил өөр багийг бас нэг финалд харчвал гоё санагдаад байгаа байхгүй юу? Шонхрууд нөгөө талаас EPC бодос ч юм уу. Өөдөө биш. Энд чинь цаашдаа хөгжилдөө бас хэрэгтэй байна. Тоглосон шүү зүгээр. Шонхруудын залуучуудад орсон итгэл нь мандах дорссон байгаа юм шүү дээ. Надад бас нэг зүйл сонирхолтой санагдаад байгаа. Хаан шохрууд баг сая Bisage Knights дээр Bisage Knights дээр хийсэн хамгаалт нь бол ер нь бол бодтал барууга илүү шахсан хамгаалттай. Тэрийг хамгаалт хийжсэн. Одоо эсрэг талд нь систем орж ирэх байхгүй. Яг л хийдэг үйлдвэрүүд явна. Ялангуяа алсын зан шидэлтүүд маш хортой. Тэгээ чадвартай тоглогч хэрэгтэй бол бүр амар гэж. Аимшигтай. Тэгээ дээрэс нь будагдтал багасаа ч гэсэн яаж сулруулахаа мэддэг тэр системтэй багийн эсрэг тулаад тасалжуулагч болон тамирчид нь яаж бэлэн орж ирэх вэ? Одоо энэ залуучдын сэлгээний тоглогчд нь сая хаан шохруудын сэлгээний маш сайн тоглолоо шүү дээ. Хасын үлгүүд сэлгээний тоглогч нь бас аимшигтай шүү дээ. Ингээ бодохоор энэ юун дээр яг системтэй багийн эсрэг тоглогчдын тэр хамгаалтын шилжилтүүд яаж нөлөөлөх нь ялангуяа ур чугам дээр Барсаг яаж зогсоох вэ? Яам Миллерийг яаж зогсоох вэ гэдэг маш том асуулт болж орж байна. Нөгөө талд Арин Батцжуулагч өнгөрсөн жил Веслиг хамгаалах учраа болоод ер нь л металлыг зогсоосон шүү дээ. Яг Весли дангаараа байсан л да. Гэхдээ Весли тэрний өмнө нь SJP-тер яаж галзуурсныг мэдж байгаа те. Гэхдээ авахсан үлгүүдээр ирээд Веслигийн тэр аимшигтай тоглохонууд их хязгаарлаж болсон байхгүй. Тэр өндөр нуруунч байла хамгаалттай сайтай тоглож байла. Тэр энэ хоёр бол тимч бас амархан шийдэгдэх тоглож гоё. Ер нь бол нөгөө сэлгээний оноо авалтаар хаан шохрууд баг лиг тэргүүлж байгаа. За энэ плей-офф хийснээс хойш хоёрт SG Apes баг бичигдэж байгаа. Гуравт Бодонс бичигдэж байгаа. Дөрөвт Apes үлгүүд бичигдэж байгаа. Баярлалаа. Тэр яг сэлгээний өндөр оноо авалтаар дөрвөн баг нь гараад ирсэн байгаа. Плей-офф дундчилж байгаа оноогоор шонхрууд бүр тасархаа. Тэгээ аргагүй шүү дээ. Нөгөө талд Nice 100 оноо алдаад байгаа юм чи. За
Гэх мэтчлэн одоо 2 дахь шатны цувралуудыг бидэнд ярих юм их гарнаа. За дараагийн ярилцах сэдвийг би хөгжлийн лиг рүү чиглүүлэе гэж бодож байна. Хөгжлийн лигийн финалийн цуврал эхлээд дараалал 2 хоногт 5 дахь хагас ангис 2 өдрүүд. Хагас бүтэн ангис 2 өдрүүд 2 тоглолт болсон. За ер нь өмнөх шатн дээр нэлээд хүндхэн юунаас одоо цуурлаас гарч ирсэн. барууны дайчт маань. За дээд лиг рүү дэвшгэхэд нэлээд ойртод гараад ирлээ. 2 хүн цуурлаас. Тийм. Дараас 2 цувралаас одоо 2 тиг гэж тэргүүлж байна. Одоо л тий. Тэгээд хоёулаа л угаасаа дээдлэгт өрсөлдөх боломжтой баг. Тэгэхээр энэ цувралч гэсэн маш сонирхолтой болж өрнөж байна. Тэгэхээр ер нь бол магадлал нэлээд бас нэг 50% тал руугаа. Үгүй одоо 50 давцсан. Энэ ер нь финалд хэрвээ магадгүй барууны дайч тийжилтэй тулах юм бол барууны дайчтад юу л вэ туршлага байна. Одоо боломж нь байна гэдгээрээ финал дээр бол арай өөр тоглох болов уу гэж бодож байсан. Тэгээ яг тэр жишгээр 2 тэгэл болж байна. Тийлж бол арай залуу баг. Тэ? Яндотой гараад ирсэн. Тийм, яндотой. Тэгээ яндаач тэгээд үргэлж юу дагуулд юм дөө. Хичээл зүтгэлээ дагуулд юм дөө. Тэгэхээр магадгүй энэ цуврал эрх амралтын өдөр дээр дуусчих болов уу гэж бодож байна. Одоо эрх амралтын өдөр дээр дахиад 2 тоглоно тий. Тэгэхээр 5 тоглолт шийдэгдэн дээ. Тийм баг. Тэгэхээр нэг ажлын магадгүй юу авах бах. Тэйлж авах бах. Тэгэл барууны дайчдыг бид нар эргэжил харах нь дээ. Ойрхон байна. Зорилготой. Western Warriors гэдэг баг. Баг гард юм шүү. Баг гард гэдэг. Тэр гардын нөгөө фэн групп төр бичсэн. Энэ гардж 3 багтсан юм шүү. Knights-ыг зарим дэмжиж дахин зарим нь тэр Улаанбаатар гард гэдэг хөгжлийн лигийн багийг дэмжиж дахин зарим нь барууны дайчдыг энэ баг гард юм биш үү гэдэг. Мого 3 тасарч гөрөвлийн дайтай гэж. 3 тасарсан ч гэсэн. 3 Ер тасарсан. нь үнэн шүү дээ ер нь. Үнэ. Одоо тэндээсэн гардын одоо энэ барууны дайчдын бүрэлдэхүүн гараа тий болдоогоо. Тэмүүжин байгаа. Гангийн бэлгүн байгаа. Тэлэн баггүй шүү дээ. Тэмүүжин нөгөө ундраг найц. Ухаатар ажигдсан. Одоо just нэг ундраг найц гэдэг бас нэг баг яваад байсан. Бас хит тасарсан. Яа. Тэгэхээр магадгүй бид нар TLG-г Монголиастай юунд харах бах. Плейнд. За өнгөрсөн жил плейнд тоглож исэн багуудаас 2-ыг бид нар плейнд харах нь. Гэхдээ хоорондоо бол биш байна. Магадгүй өнгөрсөн жил ч гэсэн хоорондоо тоглох боломж бол байсан. Энэ жил тоглоод хэн нэгэнд дийдлэгт үлдэх. Ийм тоглолтыг бид нар харах нь дээ. Надаа бол барууны дайчтад л яг өмнөх дугаар дээр хэлжсэн те. Ер нь яг хамгийн хүнд даваага бүсийнхаа финалд үзсэн. Хамгийн хүнд тоглолтоо. Тийм хамгийн хүнд тоглолтоо үзсэн. Тэгээд ер нь баруун тэр бүсээс нь гарч ирсэн баг авраг авах гэд 2-2 болцсон багт нэлж. Тэгээ одоо ер нь барууны дайч 2-0-оор тэргүүлээд эхэллээ. Тэгээд ер нь дээдлэгт орж ирлээ. Барууны дайчны яг ер нь бол түүхийн сүхэл яаж бүрдсэн гэхээр эдгээр чинь нөгөө нэг баруун ангиас гаралтай хүмүүс гэдэг хүмүүс бодоод байгаа тийм яг өндө тэр нь ч зүйл юм байлээ. Тэгээд ер нь хөгжлийн лигээс дээдлэг рүү баг орж ирнэ гэдэг өнгөрсөн жил мэдээд энэ жил бүрдсэн цааш нь баг штэ. Тэгээд ер нь санхүү мөнгө ч гэсэн ер нь сайн хайсан. Одоо амбаг тасалжуулагч те. Тасалжуулагчаа бүрдүүлээд бүрэлдэхүүнээ ч гэсэн бүрдүүлээд өнгөрсөн жилд байсан Knights-ийн бүрэлдэхүүнд байсан те Тэмүүжин гангийн бэлгүн 2 аваад за тэгээд дээдлэгт хоригтой байсан Богиго аваад ингээд маш гоё баг бүрдүүлээд ороод ирсэн. Тэгээ залуучууд нь ч гэсэн гоё. Ер нь ихэнх нь баг 60-70% нь байна уу? Дээдлигийн туршлагатай тамирчтай байгаа. Мөнхбаатар, Нимбаяр, Баянбаатар гээд баг 70-80% цогоо байгаа. Ер нь дээдлигийн их тамирч бүрдсэн учраас ер нь иймэрхүү амжилтыг улирал эхлэхэд ер нь хүлээжсэн. Тэгээд ер нь итгэл өвдөхгүй ороод ирж явах шиг байна да өөртөө багийн. 2 удаа бүдрэнгээ алдаал гарч ирлээ. Маш хүнд зургууд хийж гарч ирсэн шүү дээ. Тик 2-оос эргэж ирсэн ч бүсийн финал дээрээ. 2 дараалж хожигч дожигдсан байж байгаа дараалаад байж байна. Тэн дээр бол нэг хүнийг марцсан шүү дээ. Мөнхбаатар бол яг энэ нэмэлт цагийг гаргаж өгсөн тэр баазрыг хийж өгсөн, ураа шидэж оруулж өгсөн Мөнхбаатар баярлаа гэж. Дээдлигийн тамирчин бол дээдлигийн ил тамирчин байт юм. За тэгээд эмхтэй плей-ины тоглолт бас нэг тал руугаа шийдэгдсэн байгаа. Юна алтаад тусал тус Шүдэс Sharks багийг 2-1 харьцаад гаргаж дээдлэг дээр үлдэхэр болсон байна. За өнгөрсөн жил болтонгаа алдсан шүү. Эхний тоглолтын чинь Шүдэс аваад залцсан шүү дээ. Тэгсэн. Хоёр дахь тоглолтын дээр Нарангоо гал зурж иж авсан. Нарангоо ч хэдэн он авсан. 3-аас бараг 7 болоо хийсэн байсан бүр. 3 зурсан ч гэсэн Нарангоо. Тийм 3 дахь ч гэсэн Нарангоо ер нь аваад. Тэгээд дээдлигийн баг гэдгээ баталж авч. Гэтэ бас тусал тус Шүдэс Sharks бас үнэхээр бас туршлагатай тоглолчдоор дүүрэн байсан. Дээдлэгт оронгоо алдлаа. Плей-ины маш гоё сонирхолтой цувралт үзүүллээ те. Өнгөрсөн жил бас плей-ин тоглож байсан хоёр баг шүү дээ те.
Гэтэ 3 дахь тоглолтыг үзээд арай л зөвхөмсөн. 87-47 бүр эхнээсээ тасарч явсаар гал тусгацсан. Тэгээд магадгүй бид нар ойрын хугацаанд бол шүтээсийг дээдлэгт харах хаа. Бодохгүй гараад ирэх юм. Хүмүүс нэг тэгээчсэн нэг хөлгүүдийн iPod тусгалжуулагч их чинь ариун тоглолоо хөгжлийн лиг тоглож байгаа шүү дээ. Энэ авраг авсан тоглогч чинь хөгжлийн лигт юу хийж байгаа юм? Дээдлийг аваач яа гэдэг. Жишээ нь тэгэхээр хөгжлийн лигт эрэгтэй гэлтгүй эмэгтэй лигч гэсэн маш гоё тоглогч нар бас яг тийм тоглож байгаа харагдаж байгаа. За энэ мэдээллээр өнөөдрийн дугаарын сагсаа ерөөдөө бацаад хаяа гэж бодож байна. Арай л их юм хэрчлээ. Тэгтээ ярих юм ихтэй байлаа те. За харин одоо дараагийн тавчгаа ярилцах сэдв бол өнөөдөр чи ягаад Монголын жерси өмсөж ирвэ? Монголцоо талаар ярих гаалаа. Ирмэн ч мөр Монголцын болоод байгаа фэн шүү дээ. Шүн үүрээр тоглолтыг үздэг, бүр сурвалжлаад гараа явцдаг юм шүү дээ. Ер нь Монголын фэн биш Монгол хүн байна одоо. Байхгүй. Гэхдээ цаа чи байлаа. Тэр комментүүд дарахаар дэмжихгүй өөр баг маг дэмжээд. Дундаж дэмждэг хүнээс илүү дэмждэг нөхөрлөө. Камера бариа гарчдаг. Сэтгэлээдлээ камера бариа гарцсан шүү дээ. Би шин 5 гэж бичсэн байхгүй. Сэрүү үзэж байна гэдэг гарах бас тгийгээ гараа явчихсан. За Монголд спагийн одоо 2026 одоо e-спортын одоо манай монголчууд мэдээж ингээ Монголын тоглолт болгоныг шимтэн үздэг, хүлээж үздэг. Тоглолт болгоныг л үзээд одоо явж байгаа. За 2026 гарсаар 3 том тэмцээнд оролцлоо. За он гараад 1 сард IM Katowice оролцсон. За тухайн тоглолтод бас сайн оролцож чадаагүй 13-аас 16 дугаар байраар тоглолтоо өндөрлөл үүссэн. За араас нь PGL Clash Napoika тэмцээнд Монгол баг маань оролцсон. За энд хагас гişээ шатанд шалгараад 4-р байраар тоглолтоо өндөрлүүлсэн байгаа. За саяхан болж өнгөрсөн ECL Pro League Season 23 плей-оффын шатанд Монгол баг маань шалгарлаа. За эхний шатаа маш амжилттай давсан 2-1 амжилттай гарсан. Тий 2-1 амжилтаар гарсан. Stage 2-оос ерөнхийдөө өөрөө тэгж оролцсон. За тэгээд 3-1 амжилттайгаар шалгарсан. Плей-оффын шатанд шалгарсан хэдий ч за плей-оффын эхний шатанд Navi-тэй таарлаа. За харамсалтай нь Navi-д 2 тэгэр хожигдсан. За Navi баг үнэхээр хүчтэй байсан. Явсаар байгаасаа ECL Pro League аврагыг авлаа. Өчигдөрхөн Navi одоо сүүлийн тоглолтыг авраг авлаа. За иймэрхүү амжилттай Монгол баг маань одоо S2 төвчний тэмцээнүүд одоо амжилттай оролцож явж байна. Тэгээ таяр нэг төвчний тэмцээнд үнэхээр амжилттай орж байна. За би зүгээр тоглолт ихснээс шидийдээ анализуудыг харж агаад за багийн ростерт одоо өөрчлөлт орсон те бид нар бүм болгол мэжэр Cobra Zira гэдэг тоглогч Монголын бүрэлдэхүүнд нэгдсэн. HL TV-гээс гаргасан ранк 102 одоогийн байдлаар. За PGL Napoika тэмцээн дээр одоо яг үнэхээр бас нэг онцгой тоглолтыг үзүүлж чадсан тийм ээ. Нэг тоглолтыг бүтэн аваад гарцсан. За тэр тоглолтын дээр 132 гэдэг ранктай байсан. Тэр тоглолтын дээр. За ингээд ер нь бол яг тэр тоглолтыг авч гарсныхаа дараа өгсөн ярилцлагыг та бүхэн бас санаж байгаа тийм. Синзүүгийн оронд одоо ингээд орж ирлээ гэсэн чинь Синзүү бол илүү тэгээд маш гоё дарах хүнзэн ярилцлагыг өгсөн байсан. За тэгээ ер нь бол өөрөө тийм хэдий дарахан байгаа ч гэсэн тоглолтнор бол үнэхээр бас мундаг тоглолтуудыг үзүүлж гин. Багийн одоо нэг бүрэлдэхүүн өөрчлөлтөөс болоод багийн бас тоглолтын тактик арга барилууд өөрчлөгдсөн харагдаж байгаа тийм ээ. За би одоо тэр нарийн ширийн тоглолтуудыг яриад явах уу гэж бодож байна. Хүн болол үзэж байгаа учраас. Тэгтээ юу гэдэг нөгөө нэг 906 зопор боддог байсан бол одоо Cobra Zira зарим тохиолдолд опороод гарч ирээд 2 оптой тоглолтуудын дэр ингээд юм тоглолтын арга барилууд тэр хэмжээгээр бас өөрчлөгдсөн харагдаж байна. За сая Navi-тэй тоглосон тоглолтын дээр Mara маань эзгүй байсан. За шуум мэдээлэл явснаар бол Mara маань одоо бүл нэмж байгаа болж байгаа гэсэн. Аавын 7 амралтаа авсан гэж. Амралтаа авсан ингээд. Тэгээд нэг сошиал дээр явжсэн. Ихтер найзууд бичлэг нэгээд байсан. Аль мэдсэн ингээд тоглолтын үзэж сууж байгаа шүү дээ. Нараас харсан л баг тий. Тэгээд Mara-гийн талаар бас энэ CS-ийн бас энэ подкаст байт юм байлээ. Тэн дээр бас Mara-гийн талаар ярьсныг бас ярьцлаган дээр сошиал дээр бас нэлээ явж ийлээ. Тэрэн дээр Mara яг тухайн үедээ идэвхтэй бас ямар байсан, бүх талтай юм ариустай тоглож байсан. Тийм учраас ч одоо Монголын бүрэлдэхүүнийг маш амжилттай дасгалжуулаад явж гинэ гэдэг ийм подкаст нэр бас ярьсан яриануд бас ингээд CS сонирхтын хүрээнд иргэн тойрно ингээ яригдаа явж байна. За дараагийн тэмцээнүүд одоо Blast Open байгаа. Blast Open байгаа. Blast Open Spring байгаа. 3 сарын 18 буюу одоо Эрд цэргийн баярын наадмаар яг зэрэг бөөнөрө буудаж эхлэх нь байна. 18-нд эхлэв те. 18-нд. Тэгээд энэ тэмцээн болохоор юу хийж байгаа? Хоёр шууд эхний стейжээр нь шууд групп стейжээр эхэлж байгаа. A, B гээд хоёр группт нийтдээ 16 баг өргөдөж орж байгаа бол эхний 12 баг нь
чансаагаараа VR чансаагаараа тэгвэл орж байгаа бол үлдсэн 4 баг нь болохоор төв болгон шалгарсан багууд Азаас таялуу орж байгаа юм байна. Тэгээд манайх B зонд хуваагдсан байлээ. Тэгээд чансаагаараа 1-8 хүртэл 2 зонд нийтдээ 16 баг чансаагаараа чагсаад манайх ихний тоглолтоо Маузтай хэрвсэн. Тэгээд хэрвээ манайх Маузыг тэгээ бүх тоглолтод боо 3 буюу best of 3 журмаар явна. Тэгээд хэрвээ манайх Маузыг хожиж чадвал дараа нь Vitality тэгэл баг учрах юм байлаа. Тэгээд Vitality нөгөө юунаас Африкаас гарч ирсэн бишээ. Америкт гарч ирсэн багтай. Эхний шатнд уучраад арсан байлаа. Сая нэг ECL Pro League-ийн сая season 23 дээр Маузтай тоглоо хожигдсон групп stage 2 дээр. Тэгсэн чинь манайх нэг сонирхолтой стат байлаа. Маузтай 5 тоглоод нэг ч хожоогүй юм байна. Тий. Одоогийн байдлаа. Сүүлийн 5 тоглолт. Тийм сүүлийн 5 тоглолтондоо тааш тоглоод нэг ч хожоогүй байгаа юм байна. Тэгээд одоо энэ тэмцээн дээр Маузтай очиад таарж байгаа. Хожих шаардлага үүсэж байгаа. Тийм тоглолт байна да. Сая гэхдээ энэ манай гой юмнууд идэгцэн Pro League дээр болохоор манайх ч бас зарим нэгэн Dust-ыг аваагүй ямар утцсан байсан юм бэ те. Dust-ыг аваагүй байсан авч чадлаа. За тэгээд өөртөө сонгосон пиксэн мэпүүд эсрэг багийн сонгосон мэпүүдийг авч чадлаа гэдэг ч юм уу. Манай багуудад ер нь яг 8 дугаар байраар өндөрлүүлж байгаа шүү дээ. $15,000 буцаж байгаа ч гэсэн мөнгөний нэр. Энэ дандаа ер нь бол энэ мэпүүд төр манайх төвшил гаргаад ингэж хараад байгаа. Авч чаддгүй байсан мэпүүд хожиж чаддгүй байсан багуудынхаа эсрэгүүд бол маш сайн үзээд байгаа. Тэгэхээр бас нэг ганц нэг анти-рекорд байгаа нь өөрсдөө авдаг байсан мэп дээр одоо эншин дээр ялангуяа сүүлийн үед аягүй их алдаад байна. Уг нь эншинтийг аягүй сайн авдаг. Миражаас алдаад байна те. Нави бол яалтчгүй энэ тэмцээний фаворит нь байсан. Хамгийн шилдэг баг нь өстэй тэрийгэж батлаад юу яачлаа. Аварга авчлаа. Тэгээ энэ Pro League season 23 дээр ярихад бол мэдээж хамгийн том дутагдaltaй бол мэдээж тасалжуулагчгүй оролцлоо. За тэгээ Cobra зэрэгийн өгсөн ярилцлага яг энэ тэмцээний дундуур өгсөн ярилцлага байсан. Ингээд тасалжуулагчгүй оролцохмаар байхгүй та нарт ямар байна гэсэн. Яг нэг тийм нөмөр нөөлөг нэг баг одоо муугаар орчуулад монголчууд ихэд бол нэг байхгүй тоглолт хийж байгаа юм шиг санагдаад. Тэгээд эн чинь хүмүүс ингээ харахаар 5 хүний спорт гэж боддог боловч эн чинь 6 7 маш олон хүн байдаг. Тэгээд 6-лаа байхад бид нар баг 6-гийн эсрэг 5 тоглож байгаа юм шиг юм мэдрэмж байсан. Тэгтээ бид нар бол хичээнэ гэдгсэн. Тэгээд сая хин Германы хэлж ин те Синзүүг орсны дараа маш их дарамтууд ирж байгаа те. Тэгээд тэрнтэй холбоотойгоор Ичэл ТV-гээс асуулт авсан ингээ Синзүүг орлох ямар байна гэдгсэн. Хүн болго надад ингээд Синзүүг орлож байгаа учраас ингээд дарамт мэдрэл ингээд дарамттай гэж бодож байгаа. Яг үүндээ бол Синзүү хүртэл надад хүмүүс ирж байгаа тэр сэтгэлдлүүд, буруу шаалтууд те тиймэрхүү юм дээр бити анхаарлаа хандуулаа. Чи бол гайхалтай тоглогч учраас хангалттай тоглож чадна гэж надад өөрөө Синзүү зөвлөгөө өгсөн гэдэг хэлж байгаа. Тэгээ Синзүү энерч бас хоорондоо найзууд байсан гэдэг. Тэгэхээр хүмүүсийн ингээд эргээ харахаар ингээд ийм заавалчгүй Синзүүг орлох ёстой гэсэн тийм нэг дарамт биш. Өөрөө байх, өөрийнхөө тоглолтоо гаргах дээр илүү анхаарч байгаа гэсэн. Тэр нь ч гэсэн таны одоо сая энэ жил ягаад 3 тэмцээнд орчлоо тий. Сүүлийн 2 тоглолт 2 тэмцээн дээр бол 2 тэмцээнд хоёулын дээр нь Cobra зэрэг бол маш гайхалтай тоглолтуудыг үзүүлж байгаа харагдсан. За эсрэгээр нь энэ тэмцээн дээр stage 1-ээс нь Fashion юу орж ирлээ. Синзүү маань тэглээ. Бүгд л хүлээж ирсэн баг тий. Тэгээ 3 сарын 1-нд үлээ тоглолцсон тоглолтыг бол санаж байна. Fashion юу энэ тэмцээн дээр хичнээн 1-3 амжилттай дуусгасан л да. Гэхдээ эхний тоглолтын дээр бол хожлоо авсан. За тэр тоглолтын дээр Синзүүгийн импакт бол амар байсан. Маш өндөр. Тэгээ яг хүмүүс бүгдээрээ л нөгөө сонирхдаг хүмүүс биччихлээ. Баг нь ямар муу юм бэ л гэдэг. Багийн хувьд бол шинээр бүрдүүлж байгаа баг. Одоо 2 тоглогч шинээр авсан байгаа. Цаашдаа ч гэсэн ингээд нөгөө ростро өөрчлөөд явах бах. 2 тоглогч шинээр авсан юм чи юу юугүй ингээл баг болоо л тий хожоод тах нь юу л бол. Тэгээ дандаа л стейж 1-ээс явах юм шиг байна. Тэгэхээр маш их туршлага хөрөмтлүүлээд тэнд Синзүүч гэсэн өөрийгөө лид хийгээ явах боломжтой л харагч байна. Тоглохыг харахгүй л. Одоо нөгөө нэг биш 2 баг. Одоо бүр нөгөө хаас тэр чи хаас гэж унших юм уу? Хүнс гэх юм. 3 баг хардаг боллоо тий. Тэгэхээр гоё л байна. Fashion юу-г одоо тэгээ цааш таардаг болох нь шүү дээ. Тэгээ яг 3 ч эхлэхгүй 3-аас баг тэгээд тэг Чингис Warriors гэлээ. Монголын хэдэн багууд нэмэгдэх юм бол үзэх юм. Ихтэй. Бас нэг юм тусдаа маш том спортын тий комьюнити болчлаа. Тэгээ одоо Монголын ирэх тоглолтууд одоо ер нь 3 сарын дундаас эхлээ. Саяны 18-ны Plus Open-оос хавуулаад баг хувааргүй маш одоо шахуу хуваартай тоглолтууд явах юм байна. 5 сар тэгж явсараа л мажортойгоо залгана да. Тэгээд мажор хүртэл нэг дунд нь баг нэг 15 хоног өнөө амарч ирсэн. Тэгэхээр Бухарестэд оролцсон, Астанад оролцсон, PJ Бухарестэд оролцсон. Тэгээ мажортой. Тэгээ мэдээж
Монголцын бас энэ жил зорж байгаа зорилго бол мажорын финал чалгарах те гранд финал чалгарах авраг авах гэдэг ийм зорилготой тэмцээдэд оролцоо явж байгаа. За тэгээ дасгалжуулагч маань одоо бас хизээнээс тоглолтондоо ярилцсан. Мэдээж одоо бүл нэвжээд байхад тоглолтоодоо нэлээд шахав ойртойгоо очиас бас хэцүүлэр гэж хэллээ. Ялангуяа энэ Blast Open дээр Мара маань ирж амжих уугүй юу гэдэг бас сонирхолтой те. Гэтэ асуудалгүй бахаа. Би бол эхний шатаа бол давчих болчих. Одоо Маузыг ялааг амжилттай өвдчихгүй л үтэй. Харин гэхдээ бид нар юг харчаал стейж 2 дээр Маузтай таарч тоглож байгааг нарсан. Сүүлийн 5 тоглолтонд Маузтай таарч тоглоо ялааг байгаа гэдэг анти рекорд. Харин 2 дахь шатан дээрээ шууд хитээд тарах. Ингээд e-спортынхаа мэдээллийг өгсөн бол одоо нөгөө жудогийн том их дуулгуудын нэг Тбилиси мэдээллүүдээсээ товч ачаа те. Одоо Тбилиси их дуулга болно. За томоохон их дуулгуудын юм нэг. За энэ дээр жудогийн шгшээгийн бүрэлдэхүүнийг харсан их олон залуучуудыгаа их дуулгаж явуулсан байна. За эрэгтэйчүүдийн 60 кг хэмжээнд Сүхбат Менцех 2. За 66-д бол Ёлк явж байгаа. Одоо энэ дундаа баг хамгийн туршлагатай гих хүн Ёлк байна. За мөн Жанцсан дорж явж байгаа байна. 73 кг хэмжээнд бол Монгол улсын аюу тамирчин дэлхийн олимпийн медальт Цогтбаатар явж байгаа юм байна. камбэк хийж байгаа. Бэртлээсээ бас удаан тэмцээнд орох шүү. За эмэгтэйчүүдэд 48 кг хэмжээнд бол залуу мастер Мишель явж байгаа юм байна. 57-д бас олон улсын хэмжээний мастер Цэнд Базар явж байгаа юм байна. За 63 кг хэмжээнд бол Инхрилэн маань явж байгаа юм байна. Сая өнгөрсөн Парис их дуулгаар мөнгөн медаль авсан. Инхрилэн ингээд амар олон жил нэр нь яригдж байгаа бол залуу тамирчин байхгүй юу? Одоо бид нар ингээд бодохдоо Инхрилэн ингээд ярихаар тий одоо баг 30 30 таа гэж бодож байна. Одоо 25 6 таа шүү дээ. Биш ээ. 2000 оных байна уу 99 он. 99 оных байсан баг. Тэгэхээр болоогүй. болоогүй. Дүнгэж ид прайм руугаа дүнгэж ойртож байгаа тамирчин байна. За 78 кг хэмжээнд бол урангоо явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай жудогийн шгшөөг их шинжилгээ хийж ин залуучуудтайгаа төлхөө хөгжүүлээд явж гин гэж харж байна. Тийм ээ би бүрэлдэхүүнээс харчаад нэг яа зөгтөө дээр бол комбо гэж хаад нүнхээр баяртай байна тий эргэж ирж байгаа бас буцаад форумд орох одоо ингээд болгож үзэж байгаа. Эндээс гоё яаж Цэнд Базар гэдэг хүн байна тий. Одоо 57 кг хэмжээд сая бүрчанаар ч юу авсан шүү дээ. Хэлдэг залуу тамирч авсан шүү дээ. Дэлхийн авраг залууч усан дэлхийн аврагтраас бүгдээс медаль авсан залуучууднаас. Энэ охин дээр бас их гоё хүлээлт байгаа. Энэ Ёлк дээр бас их гоё хүлээлт байгаа даа. За тэгээд Сүхбат Менцех ингээд бас хоёр залуучууд байгаа. Ингээд энэ залуучуудыг харахаар гоё амар гоё хүлээлттэй л байгаа даа. Ямар нэгэн гоё юм том их дуулгач одоо ер нь маш одоо дэлхийн аврагын дараа ордог маш том тэмцээн шүү дээ. Тэгэхээр баг дэлхийн авраг гэдэг л үү те. Парис Токиогийн их дуулгыг бол баг дэлхийн авраг шагналын сан ч өндөр. Тэгэхээр иймэрхүү тэмцээнд яваад гоё дариутаа үнэрлээд туршаа суугаад ирж явуулсан тул баяртай байна. За жудо ингэж хобби кап эхэлсэн явж байна. Одоо үндэсний волейболын дээд лигийн дараагаар орох клубүүдийн ер нь хамгийн том тэмцээн бол хобби кап. Энд дээр ямар мэдээлэл вэ? За хобби кап сая энэ амралтын өдөр буюу 3 сарын 15-нд эхэллээ. За хобби капын нэг онцлог нь юу вэ гэхээр бас сая хэллээ те клубүүдийн авраг учраас нөгөө нэг дээд лигт орохоосоо өмнөх багууд бүрэлдэхүүнээ бүрдүүлдэг. Бас бүрэлдэхүүн ямар байгаа гэдэг үздэг юм Монгол тамирчдаар үздэг юм онцлогтой. Тэгээ энэ дээр ихний тоглолтууд хийгээд эхэлсэн байлаа. Тэгээ 3 сарын 15-наас 18 хүртэл хэсгийн тоглолтууд вик квартер өнгөрчлөө явах юм байлээ. За энэ дээр зүгээр юм клубүүдийн шинжилтүүдийг зүгээр галтхан мэдээлэлд өргөчээ. Өнгөрсөн жил Натур багс багийн бүрэлдэхүүнд үзчихсэн багийн ахлагч Бааж буюу нэг хамглаа. SC Hawks багт нэгдсэн байна. Багт гэхээс илүү клубт те. SC Hawks-ийн клубт нэгдсэн байна. За тэгэхээр энэ нь юу дагуулж байгаа нөхөр эх жил SC Hawks клубээс тоглох юм биш үү те. Гэсэн юм зургал яваад ирээд тэгэхээр бас их сонирхолтой боллоо те. SC Hawks баг үнэхээр бас бүрэлдэхүүн юу болчлоо. За тэнгууд SC Hawks дээр дахиад нэг мэдээлэл байгаа нь өнгөрсөн биш 2 жилийн өмнө SC Hawks багт өрсөлдөжсэн. Инх Эрдэнэ буюу Эди эргээд багтаа ирсэн байна. Өнгөрсөн жил Солонгос улсын 2 дугаар лиг тоглож байгаад. Уржныгийн лиг дээр хүрэл медаль авчаад одоо ирээд юунд болсон баг. Ингээд инх амгалан Эди 2-ыг нэгтгэсэн SC Hawks баг үндсэн суурь бүрэлдэхүүн хэвэндээ байгаа. Суурь юуны лиг рүү явцсан. Суурь бүрэлдэхүүн гэхээс энэ жилийн нэг лигт оролцсон бүрэлдэхүүн хэвэн дээрээ нэмээд авчирч байгаа. Тэрнээс энэ жил бас нэг хохиролтой байсан юм Уранбаяр Томс гэдэг Лиски. Тий. Тэр хоёроо Дахамагус багт. Одоо Дахамагуст орсон байсан те.
Ийм өөрчлөлтүүд орсон байна. Энэ жилийн үндэсний дээд лигийн шүгээн дөрөвт гой төмөрчдгийг бид нар хараагүй. Тэ. Суур, инх хамглан одоо бааж тэ. Тэгээд нэг зураг явж ирсэн юм аа. Уржнангийн билүү нөгөө натур багсын төрүүлдэг дээр суур энэ чи бүгдээ алтан хүрэл медаль авдаг тэ. Гэсэн чинь бааж постлсон юмсан хаа. Ирэх хичээл бүгдээрээ дахиж эргэж гарч ирнэ гэсэн чинь нэгтцсэн юм дээ. Тэгдэж байгаад гарч ирж байгаа юм байна те. Үгүй одоо тэгтээ нэг залуу тамирчид бол биш шүү дээ. Волейболын хувьд бол Волейбол ч амар залуу спорт юм билээ шүү дээ. 14 5 6 7 гэж явчихдаг. Тэгэл 20 би бараг ахмад нь шүү дээ. Гэтэл 26 7-т явж байгаа даа. Тийм билээ те. Тэгэхээр айгу гой бүрэлдэхүүн байна. Одоо Hawks, SJ Hawks одоо энэ сагсан бөмбөгөн дээр SJFs нөгөө талд нь SJ Hawks гэдэг том одоо менежменттэй том одоо хөрөнгө оруулалттай баг яаж босч ирдгийг л харуулж шүү дээ. Тий. тэгээ дээрэс нь би бодож ирсэн айгүй бол сүхч нэм сүхрээд ирэхтэй гэдэг тэр зураг гэдэг. Бас нэг мэдээлэл байгаа нь үндэсний дээдлэгийн 2 удаагийн шилдэг давуулагч холбогч Хос 2 буюу одоо хуучнаар бол хөвсгөл эрчим багийн үндсэн гарааны холбогч бүр багийн ахлагч байсан. Хос 2 эргээд волейбол спортод эргээд ирсэн байна. За өчтөр тоглолтыг харсан үнэхээр гоё байлээ. Тэгээд буцаад хуучин багтаа хөвсгөл эрчим Seven Stars. Seven Stars багтаа эргэж ирээд тоглож илээ. Тэгээд тоглолтыг харсан гоё байлээ. Тэгэхээр сууччвал ирээд үндсэн байсан те. Тэгээд удирлыг үндсэн байсан. Үндсэн байсан. Манай Скөгийн нартай тоглогчтой. За тиймэрхүү мэдээлэлтэй энэ тэгээ 18 нэгсийн тоглолт дуусаад тэгээ 19-ноос хойшоогоо групп нөгөө нэг нуглааны тоглолтууд нь явагдаад дуусах юм байлээ те. Кап тэмцээн учраас юм бол хэсгийн зарчмаар явж байгаа те. За энэ үрээд Weekly Baza энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Хэрвэг болчихсон юм. Ашиг. Хэрвэг болчихсон ашиг. Сайн угаасаа баг мөрнөр хэрэгэлцсэн юм шүү. Сагсан дээр бол маш олон хэрвэг хэдүүл ярилцлаа. Ашиг. За тэгээд өнөөдрийн сэдэв бол нэлээд их сагсан дээрээ төвлөрсөн. Гэхдээ бас спорт руугаа бас тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн гэж бас итгэж байна. Тэгээд эх дугаараар уулзлаа баяртай гэж. За баяртай. Эх дугаараар уулзъя.